Заавс. За сайн бацхан өөрөө маань дахин үргэе. Сая бид нар нэвтрүүлэг эхлэхээс өмнө хэсгэн зур жоохон ярилцахаас бол яг одоо бол аль биесээр Иверток нэвтрүүлгийн 26 дахь дугаарыг эхлэхэд бэлэн болсон байна. За ингээд 26 дугаарын турш бидэнтэй хамтайсан та бүхэндээ баярлалаа. Ингээд 26 дахь дугаараа эхлэхэд бэлэн болсон байна. Үүний өмнө бид уламжлалсаар өнгөрсөн 25 дахь дугаард орсон манай хоёр сайхан багш орсон. Ингээд багшрынхаа ивэлийг эхэлж үзье. За дэлгэсэндээ орсон цугаа. За явж байгаагаа. За дэлгэснэрээ гарч байгаа манай мөнх туяа багшийн хувьд болохоор байгууллагынхаа буюу Фитнет компанийнхаа нэг нь олон хүүхэдтэй залуу гэр бүлд өөрийн бас ивэлээ үзүүлсэн байгаа. Бас яг өөр нөгөө манай цуглааны маш олон хүмүүс Фитнетэд ажилладаг учраас би гэр бүлийн нууцчмаар байна. Бүх хүмүүс мэдэх болчих гээд байна гэсэн. Тийм учраас нууцлж байгаа маа. Ямар ч сан бас амьдралын төлөө зүтгэж байгаа залуу гэр бүлд бас өөрсдөө өмнөмөр оруулсан байгаа. Та бүгд зургийг харж байгаа тийм ямар ядч л яг бас нэг хүүхдтэй байгаа паберс байгаа тийм ойрцоо бас тос хүүхдийн юм тосмос байгаа. Тэгээд ийм зүйлийг бас бэлдээд манай мөхтэй маань бас зориулт гарган өгөө зураг ингээд явуулсан байгаа юм шүү. Тэгээд маш их баярлалаа. Бидний нэвтрүүлгийг бас хүндэлж имэйл үзүүлсэн мөхтэй болон түүний нөхөр сүхбэд маш их баярлалаа. Вау, гоё шүү мөхтэй яа. Тэгээд их баярлалаа. Үнэхээр юу хэлэх вэ гэж. За дараагийн ивэл. За 1-3 за явс. За манай цуглааны маань бас нэлээ олон жилийн өмнө анхдагч гişүүдийн маань нэг нэм гараа сүүлийн үед бас цуглаандаа ирэхгүй байгаа зэмлэлийг найзуудаас энэ хүртдэг. Манай эхнэр бол сайн найзах нэг. Тэгээд эхнэрээрээ дамжуулаад бид нар уулзахдаа энэ байнга хэлж зөвлөдөг. Би бол их ёцолдог л тоо. Цуглаандаа яваач гэдэг их ёцолдог. Тэгээд манай нэмка маш гоё бас ивэл үзүүлсэн лавга. За энэ хүүхдүүдтэй яг ямар өвчнийг би онсоосаа мэдээгүй. Гэхдээ ямар ч энэ хүүхд маш хүнд өвчтэй онштой. Энэ хүүхдийн зардал нь 172 сая вон хэрэгтэй гэж байгаа байхгүй солонгос воноор. Монголчуудаас юм хандив тусламж гуйгаад залуу гэр бүл ээж аваа ер нь залуухан гэр бүл. Тэгээд ингээд монголчуудаас хандив тусламж гуйгаад ингээд фэсээр явж байгаа юм байна. Тэгсэн чинь зөө манай химан нэрка маань энийг орчуулад мэдээллийн юуг нь орчуулад солонгосоор болсон харж байгаа ч тийм байна. Солонгосоор болгоод энэ солонгосоор болгонгуудаа яг энэ мэдээллийг нь солонгос хамтрагч хүмүүстэй холбогдоод хандив цуглуулж эхэлсэн байгаа. Тэр ажлыг эхлүүлсэн гэсэн үг. Тэгээд хүмүүстэй холбогдоод энэ хүмүүс туслаач гэдэг солонгос хэлээр нэг солонгос хүмүүстэй холбогдож ингэж ивэлийн хандив аян эхлүүлсэн байгаа маа. Мэдээж дээр нь өөрөө бас тодорхой хэмжээний тодорхой биш нэлээ их мөнгө шүү бас. Нэлээ их мөнгөний бас өөрөө хувийн зүгээс бас ивэлээ үзүүлсэн байлээ. Маш их талархсан, маш их баярлсан. Маш гайхамшигтай зүйлсийг хүүхдийн төлөө хийж байгаа. Үнэхээр баяртай байна. Тэгээд дээр нь бас бас нэг зүйлийг хийж ийлээ бүр онцгойлоод би цуглааныханд ивэлээ үзүүлэх байдлаар би ингээд солонгос хэлийг зааж бүр видео хичээл банкэр орохоор төлөвлөсөн байгаа. Тэгээ энэ хавар намартай амжихгүй байгаа. Зундаа амжихгүй би яг намраас би оруулнаа. Тэгээд цуглааныхаа дэмжиж ивэл үзүүлнэ гэсэн. Вау. Гайхамшигтай. Өөрийн чаддаг зүйлээрээ гэдэг чинь энэ ихгүй нөгөө чаддаг зүйлээр энэ хүүхдэд туслаад орчуулгыг хийж өгөөд солонгос мэдээлэлтэй болгоомудаа солонгос хүмүүст хүрчихэж байгаа байхгүй. Тийм байна. Гайхамшигтай. Байгалмаа гэдэг өх юм байна. Аав ээж нь оюутан байдгаа гэж бичсэн байна. Аав ээж нь оюутан хүмүүс байдаг ба ээж байгалмаа охиноо эмнэлэг тэгээд одмоо гэдэг өх юм байна. Бяцхан охин одмоо. Аав ээж нь оюутан юм хүүхд юм байл та. За ямар ч сан бүр биширчлээ. Энэ ч бас их цаг хөдөлмөр те. Ийм мундаг юм шиг. Мундаг. Гоё ивэл үзүүлсэн. Нимката маш баярлаа. Маш баярлаа. За, тест мундаг юм аа. Баярлаа. Үнэхээр гоё наа. Ийм учраас мал битэрийн нэвтрүүлгийг ингээд чадын ядан чаавас хийгээд байдаг. Үрдүн ингээ нэг гараад нэг юм сайхан нэг юм тостоо сайхан цөв ийдсэн юм шиг сайхан мэдрэмж юу. За дэлгэцрээ битээр орсон баг гэж бодож байна. Тэгээд ямар ч орсон. Өнгөрсөн дугаарын 27 дахь дугаард оролцсон багш нар болох мөнх туяа 8-2 маш баярлалаа. Тэгээд манай нэвтрүүлгээр орсон хүн бүр өөрөөсөө ивэлийг өөрийн чадах чинээгээр өөрийн
хичээл зүтгэлээрээ харамгуугаар бусдад тусалдаг юм аа. За тэгвэл өнөөдрийн зочдтой танилцуулга бэлэн болсон байна. Залуусын төлөөлөл болсон эмэгтэйчүүд, бүсгүйчүүдийг та бүхэнд танилцуулга бэлэн болжээ. За камера нэгээрээ. Тэгдром. Вау, сайн байцгаана уу? Гэр бүлийнхэнтэйгээ сайхан гоё мэдлээрээ гоё. Дуу шүү байна. Юу тань. За, ирээд авахыг үзэж байгаа ахын дүүстэй орой мэд хүргэе. Тэгээд хоёр хөтлөгч ахтай орой мэд, болроод орой мэд. Тэгээд намайг ууж оролцуулж байгаад бүр маш их баярлалаа. Манай болромогийн интернет жоохон гатлаад ах шиг шүү. харин тийм байна. Баг хөтлөөрөө болроо. Гацалтай байна болроо. Уг нь яг элтэйгээр л орж ин да. Тийм үү. Датагаар орсон юм тий. Гоё. За ингээд манай болорд уу яа? За тэгээд сайн байцгаана уу. Тэгээд нааг зарим нь сайн мэддэггүй бах. Тэгээд наа болор туяа гэдэг. Тэгээд цуглаандаа яваад бараг 2 жил шахуу. Ерөөдөө бол ингээ амар итгэвтэй яваад гэх юм уу. Тэгээд сүүлийн үед нэг сайн явж чадахгүй байгаа ч гэсэн ковидос болоод сайн явж чадахгүй байгаа ч гэсэн бүгдээрэнд нь энэ өдрийн минь төргий. Тэгээд бүгднийг сайн харахгүй байгаа ч гэсэн ингээд өөрийгөө харуулж байгаа болохоор бүгдээрэнд ингээд эзний ивэлтэй өдөр гэж өнөөдрийг татж байгаа. Тэгээд эзний ивэлтэй өдрийн минь төргий. Баярлалаа. Маш гоё үг байна. Маш сайхан үг байна. За тэгээд мэдээж энэ сайхан бүсгүйчүүдтэй үзэсгэлэнтэй сайхан бүсгүйчүүдтэй битээр танилцуулга бэлэн болсон байна. За эхний танилцуулгыг хийнэ хөө. За би миний энэ хажуудтайгаа энэ сайхан бүсгийн танилцуулга одоо юу хэлээр нь бүсгүй гэхлөө юу бүсгүйч үү те? Айгу хэлбэл жоохон ийм санаа зовдох юм те. За бүсгүйч гэж те. За миний хажуудтайгаа энэ улаан бэкграундын ажил суудсан байгаа бүсгийн талаар танилцуулгыг би хий. Та бүхэн анхаарлаа хандуулна уу? Манай бас болор туяа шиг сайн сонсоорой. За цог золбоо ирж хүчээр бэлхэм. Цаглашгүй хүсэл мөрөөлөөр дүүрэн. Гэрэлт ирээдүгөө тэмүүлэн яваа гайхамшигт эзний давтагшдгүй бүтээл пүрэв очрын болор туяа өнөөдрийн хэлцүүлэгт оролцож байна. Ингээд та бүхэн болор туяагийн танилцуулгыг яг хамтаа үздэсгэе. You may think that I'm talking foolish. You've heard that I'm wild and I'm free. You may wonder how I can promise you now. There's a love that I feel for you always will be. You're not just time that I'm killing. I'm no longer one of those guys. As sure as I live, oh, this love that I give is gonna be yours until the day that I die. Oh, baby, I'm gonna love you forever, forever and ever, amen. As long as old men sit and talk about the weather, as long as older women sit and talk about old men. If you wonder how long I'll be faithful. Hey, за болор туяагийн танилцуулгыг сонссон бол одоо бүгд хамтдаа болормогийн танилцуулгыг сонсоод бүсийг үздэгэ. Эхлээд би уран яруу найрлагаар уншия. Эрдэм мэдлэгээр оюуна чимсэн игэл даруу дөлгөөн зантай энэ амьдралын ирээн бараанд хууль дүрмээр цэг тавьж бүсгүй экваторын болорма хамтдаа танилцуулга мэдээ үзье. Would you know my name if I saw you in heaven? Would it be the same? Oh yeah, if I saw you in heaven.
would you help me stay? Oh yeah, if I saw you in heaven, I'll find my way. Нэг. За. За ийхүү өнөөдрийн оролцсон үзэгсэнтэй бүсгүйчүүдийн танилцуулга та бүгдээ харуулсан үзүүллээ. За тэгээд асуултаараа бүгдээ нэвтрүүлгээ эхлүүлэх гэж бодож байна. За тэгээд ямарсан бас энэ орчин үеийн гэх юм уу да бид нар ч одоо бас нэлээд энэ хоёросоо дариггойтер нэлээд олон ах. Тэгээд орчин үеийн залуучуудын ямарсан энэ зураг хөрөг бас их сошиал орчинд өөрийгөө илэрхийлэх байдал бас их юм өрмөц юм байна. Би тэгээд бас эсвэл манай жавхаа төрөө мөрөө ингээд орсон залуучууд тэгээд өнөөдөр бас энэ хоёр бүсгүй орсон аль алих ингээд фэйсбүүкээр ингээд судлаа явж байхад бас л их өрмөц юм дүр төрх энэ орчин үеийн гэх юм уу яг гэж хэлэх мэдэхгүй ямарс нэг юм өөрсдийн имиж стилтэй юм их гоё. Ямарс надад бол гоё. Би бол хизээж идрийн насн дээр бол ийм гоё байгаагүй. Ийм стил юм штэ байхгүй гэдэг юм хэлнэ. Тэгээд бас хин орчин үеийн залуучуудын өнгө айсыг тодорхойлж байгаа юм хоёр өнөөдөр бүсгүй өнөөдөр битээр уурж оролцуулж байгаа. Бас тий бид нар заавал бас нэг ингээл нэг ахлагчнаар эсвэл таньдаг хүмүүс яриад байхгүй. Бас өнөөдөр таньж мэдгүй ч гэсэн хүмүүсээс оруулдаг энэ жишээ энэ хоёр байна. Би бол хоёрын цуглаан дээр хоёр удаа бүгд нэг хоёр удаа ч хоёр нь харсан. Гэтэ нэгэнтэйс нэг удаа ч үгс харж үзээгүй. Тэгээ өнөөдөр бас нэвтрүүлгийг эхэлж байна. Би сайн байцгаана уу гэж. Сайн уу. За манайхаа ч сайн байна. Ярьцаагаа сайхан танилцчих байх гэж найдаж байгаа. За би манай нэвтрүүлгийн бас уламж бас нэг асуулт байдаг. Өөрийнхөө зан характер ерөөхдөө характераа ямар нэгэн амьтантай зүйрлүүл ямар амьтан бэ гэдэг манай асуулт байдаг. Үүн сайхан нэжлэн сайхан хариулаач гэж. За хинээс нь хэлэх вэ? Синч байхгүй. За би хэлчихье дөө. Би өөрийгөө мууртай айгуу зүйрлж боддог. Ингээд харахаар ингээд нэг тэнц амар их нөгөө хөдлөөд байх дуртай биш хэрнээ ингээд яг нэг дүрсгүй хараа нилээн дүрсгүй байхгүй юу ингээд муур. Тэгээд дээрс нь ингээд амар ирэх би одоо нөгөө айлын ганц байхгүй юу гэтээ ингээд манай ээж айлын том байсан. Тийм болохоор нөгөө би айлын ганц шиг биш ердөөс айлын баг шиг өссөн. Тэгээ ингээд амар ирэх. Тэгээд ингээд муурыг харахаар ягаад ч ингээд надтай айгу адилхан санагдав. Тийм тэгээд мууртай өөрийгөө зөвлөнэ. За бас их сонирхолтой юм тий. Муур чинь гэдэг нэг муугаар надад жоо айс муутай юу? Бага нэлээ. Юу зүгээр нохоо болохоор гой дөлгөөхөн муур гэхэр шууд нэг айстай гэдэг тийм төсөөл орж ирдэг шүү дээ хүмүүс. Тэгтээ нөгөө нэг яг ааштай үедээ л ааштай юм нөгөө нэг яг ингээд дургуун хөрүүл аашнууд. Муурч жоох оролдоо хатаж матгахаар ингээ уралдаа шүү дээ. Яг тийм хөөс гэсэн үг тий. Тий. Айсгүй юмтай хүн гэж юу аах те бас. Тийм. За манай За би бол өөрийгөө яс мэлхийдээ зөвлөж байна. зөө. За яагаад вэ гэхээр туулаа яс мэлхий хоёрын үлгэр нэг тийм үлгэр байдаг те ингээ хоорондоо уулздаг. За счээстэй та ярьчих шиг. Юу л шууд бодож байна. Яг л бодож байна. Тийм туулаа ингээд юу яагаад ингээд юу яадаг нэг одоо нэг салт ингээд тавьдаг байхгүй яс мэлхийд ингээ хоёлаа ингээд уралдаа гээд тэгээд чинь өөрөө аюу тийм бардам амтан тэр туулаа чинь тэгээд аюу тийм бардам тийм өөртөө ихтэй тийм одоо зангаасаа болж ерөнхийдөө тийм одоо зангаасаа болж бол хамгийн сүүлийн байранд ингэж үлдээд тэгээд нэг юу яадаг яс мэлхий болохоор ингэж юу яадаг нэгт ордог байхгүй оролдоод тэгээд туулаа яагаад ингэж сүүлийн байранд ордог үгүй гэд ингэ бодсон чинь одоо хит аягүй тийм бардам тэгээд туулаа ингээл замдаа нэг ингээл юу ягаал амраал нэг бол одоо хитрхи урд нь гарч явал нэг л одоо хитрхи одоо ард нь явал тий харин яс бэлхий болохоор бүр огт замдаа огт гэж одоо амарч гэж одоо тэгж амарч гэж хоошоо ухаарч явж тэгж явахгүй зөвхөн ингээд урдх одоо замаа харж тэгж яваад тэгээд ингээд нэгт ордог. Тэгээд би ингээд өөртөө ингээд хэлдэг байхгүй юу? Чи ингээд хичнээн ингээд удаан ингээд явж болно. Тэгээд гол нь одоо огт
хошоо ухар ч юм уу огт одоо байсан байрандаа одоо тэгж одоо амарч тэгж одоо зогсож явж болохгүй зөвхөн ингээд юу ягаараа Урагшаа тэмүүлээд тий зөвхөн тэгж тэмүүлж яваарай гэж өөртөө байнга бол хэлдэг. Тий тэгээд тэр юуг одоо тэр туулаа ясмэлхийн хоёрын тэр үлгэрийг л одоо юу яаж зөөрлөө тэгээд өөрийгөө ясмэлхийн тоо зөөрлж чинь. Тэгээд би бас өөрөө бас жоо удаа хөдөлгөөд өнөлтэй. Тий. бас их Нэр жоо гацаа. удаан гэдэг утгаар хардаг бол ясналхийг бол бас ер нь хизээж зогсдоггүй зөвхөн урагшаагаар Тий яг тийм утгаар нь өөрийгөө ясмэлхийдээ зөөрлж байгаа тий. Тий. Үннээр бол үхэр тэргээ туулайг үзнэ гэдэг л үг юм байна л тий. Тийм. Агаарчтай. Тэгээд манайхан бас ингэсэн мэ том эндээ ингэнэ муур юм хөөхөн байд юм уу? Болроо яг хун шиг штэ ваха ха гинэ. Баярлалаа. Ганаа гэж муур чинь ихэмсэг их цантай л гэж боддог шүү. Би л лав гинэ ганаа. Тэгээд бас болормог ярьсан чи ганаа ахлагч ингэмээр үннээр явбал ясмэлхийгээр туулайг гүйцэн ясмэлхий тууштай гэсэн байна. Заяагч бас ингэсэн байна. Хөөхөн муур зөндөөл байдэн штэ гинэ гэв. За тэгвэл ямар ч сан манай хоёр маань өөрсдийнхөө характераараа амтнаа зөөрлөл ясмэлхий болон муур болсон байна. За тэгээд нэг та хоёр маань бол өөрсдийнхөө одоо тавчхан танилцуулахгүй юу? Хэдүүлээд хинтэг амьдэрдэг бас хаана суудаг Хаана төрж өсөв те? За сайхан танилцуулаа. За одоо манай болормоо эхэлчихв. За намайг бол Инхбаатарын болормоо гэдэг. Одоо 20 настай. За тэгээд их цэг олон улсын их сургуулийн 200 сургуульд суралцдаг одоо 3 дахь курс. За тэгээд цуглаанд бол өнгөрсөн оны 8 сарын 12-нд анх бол 9 бүлэгт ингэж ирж исэн. Тэгээд бол яг нэг жил ч одоо болоогүй байгаа. Тэгээд 8 9 10 сар гэл тэгээд шууд ингээл карантин болоод явсан гэж уулзалтаагаа баг өдийг ингээд хөрчлээ. Тэгээд намайг бас тийм би бол ихэнхийг бас танихгүй намайг ч гэсэн ингээд бас нэг танихгүй байх. Тэгээд угаасаа ингээд явандаа ингээд одоо ингээд цаг үеийн байдал ингээд сайхан болоод тэгээд бүгдээ хавд ингээд сайхан эвэлийн үндэс тэгээд цуглаандаа ингээд ирээд ингээд сайхан эснийг ингээд магтанд болох цагаас тун удахгүй ирнэ ах гэдэгт байж маш ихтэй ингэж хүлээж байгаа. Хинтэг амьдэрдэг бай. За одоогоор бол ээжтэйгээ хамт бол амьдэрдэг. Тэгээд би бол би дээр нэг ахтай айлын баг хөхтэйгээ. Тийм байна. За. Эрхцүүч мэрэгжил болтой эрхцүүч бол гэсэн үг үү? Мэрэгжил яг юугаар сурч байгаа гинэ? Яг эрхцүүчээр сурч байгаа. Гэхдээ энэ бас айгүй тийм олон тийшээ хөвдөг мэрэгжилтэй. Тэгээд би бол бүр явандаа бүр ингэж шүүгч болох тийм зорилготой байдаг. Вау. Хамгийн хүнд мэрэгжил ах тий. За. Ер нь бол хамгийн хүнд мэрэгжилтэй. За манай болор туяа өөрийгөө цогцон танилцуулаад хинтээ хитүүлээ амьдэрдэг үү, хаан сурдаг уу? Хаан төрж өсөв. Наг Прочрогтой болор туяа гэдэг. Тэгээд би 21 настай. Тэгээд нэг юу ахгүй 2000 оны 1 сард төрсэн болохоор үеийнхнээсээ төрүүлж ингээд нас нэмдэг байгаа. Тийм тэгээд шинжлэх ухаан технологийн их сургуульд барилга архитектурын мэргэжлэр сурдаг. Одоо 3 дугаар курсын оюутан. За тэгээд гэртээ ээжтэйгээ хоёулахны амьдардаг. Тэгээд нэг муур бас тийжээдэг байгаа. Тэгээ манай муур одоо ингээд 1 нас гарантай. Тийм тийжээд жил гараа болж юм. Тийм тэгээд ер нь ингээд амтан тийжээл амар хөөрхөн шүү. Замар амтан эрхлэмж гэж. Тэгээд анх эхлээд Жавха гэд найзгаа энэний өмнөх дугаард орсон баг те баг өмнөхийн өмнөх төр ч юм уу те Жавхлангийн найзаагаа 10 жилийнхаа ангийн өгт тэгээд намайг хамгийн анх эхлээд урьж авчираад тэгээд авчирснаас нь хойш ерөөхдөө бол одоо баг худалч хүнд 4-3 жил болж байна. Тэгээд би нэг өмнө нь ирчээд тэгчээд эрдөөсөө явдггүй байсан. Тэгээд манай гэрлээгч маань намайг ингээд ирээрээ гэд айгүй хивэлтэй байсан. Тэгээд би хамгийн анх 2019 оны
2 сарын 14-нд нөгөө нэг юм болно гэд тэгээд нааг гэрлээгч өрсөн байхгүй юу. Тэгээд тэрэн дээр нь ирээд тэгээд тэрнээсээ хойш айгүй хитгэвтэй ер нь явж эхэлсэн байгаа. Аль гэрлээ? Жижиг гэрлэх. Гэрэлцдэг те. Гэрэлцэг. Гэрэлц дулаагийн гэрлээ юу? Мөнхтэй. Одоо хүмүүс зулагийн дүү гэлээ. Төрөгийн ихнэр. Төрөгийн гэрлээ гэх юм. За. Тэгээ би бас өчтөр нөгөө нэг Арика манай найз төрсөн өдөр болоод надаас 2 дүү багхгүй юу. Төрсөн өдөр болоод 30 хэд хүрэхээр би сайхан нас эд юм хийж бүтээдэг нас гэсэн чи тэр өгсөн 30 гарцсан баг ч өгсөн юу гэж дөхөө гэдсэн. Тэгснэ манай 2 дүү ч 21 20 настай. Жинк сайхан нас те борогчээ. Сайхан нас яг эд юм хийж бүтээдэг нас шүү гэж. Яг ч өөртөө танилцуулгыг хажуугаар цуглаанд ирсэн яаж ирсэн түүх байх болчихлаа. Тийм асуулт байсан. Тэр асуултыг ер нь кейслэгээ болж өгсөн байна. За тийм. За тэгвэл одоо хоёроос бас нэг хөвгөлтэй гэх юм уу нэг сонирхолтой асуулт сууя. Та хоёулаа Монгол улсын эмэгтэй ерөнхий сайд нар болчлоо. Тэгвэл Монгол улсын хөгжлөлтөд хамгийн түрүүнд 3 ажил хийгвэл ямар 3 ажлыг хий гэж бодож байна вэ? Одоо Болор туяа ерөнхий сайдаа та 3 ажил юу хийх вэ гэж. Тэг Болормоо ерөнхий сайдаа 3 ажил хамгийн түрүүнд юу өөрчлөмөр байна бодож байгаа зүйлээ бидний сайхан хуваалцаач. За миний хувьд гэвэл хамгийн түрүүнд би хот төлөвлөлтийг аюу тэгтэй болохыг хүсдэг гэх юм уу. Манай Монголд нэг яг би өөрөө мэржлээрээ сурдаг болохоор тийг санагддаг гэж магадгүй л дээ. Гэтэ надад ингээд амар замбраагүй тэгээд ямар ч юм нэг төлөвлөгөө байхгүйгээр ингээд аюу нэг шинэ барилга барьдаг, хуучныгаа айгүйх ингэж устгадаг. Тэгээд дээрэс нь ингээд нэг зохион байгуулалтгүйгээс болсон үйл нэг барилгаас болоод одоо төгжрөл, машины зохицуул ч юм уу тиймэрхүү асуудал айгүйх гардаг болохоор хамгийн түрүүнд би хот төлөвлөлтийг аль шийдэхийг бодох байхаа. За нэгдүгээр 20-р цайдаа юу шийдэх вэ? Хоёрдугаарт нь би амьтны төлөө ямар нэгэн зүйл хийх байх. Яа тэгэхээр Монгол улсад яг ингээд нэг тэжээвэр амьтдыг зөвхөн ингээд нэг одоо хайрлаж гэртээ өсгөх нь байхад тэгээ зүгээр ингээд нэг юм зүгээр л амьтан штэ гэж харьцаад айгүй муухай ханддаг хүмүүс зөндөө байдаг. Тэгээд би өнөөдөр бас нэг гадуур нэг муурнаас болоод гадуур нилээх явж байгаад орж ирсэн байхгүй юу? Тийм уг нь үржилж авах гад тэгсэн тэгээд нэлийн бэрхтэлтэй муур байсан тэгээд эмнэлэгт үзүүлээд зөндөө газраар явсан боловч ямар ч боломжгүй гэсэн хариунаас болоод унтуулгаар болсон тэгээд тэндээс болоод аюу нэг сэтгэл амар өвдсөн гэх юм уу тэгээд надад ингээд амьтны төлөө ингээд ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй юм байна тий ганцхан ч тэжээвэр амьтан биш ерхэд бол манай Монгол улсад аюу олон амьтад ингээд устж үгүй болж байгаа гэдэг талаасаа би ер нь амьтан жоохон хамгаалахыг хүссэн. Яг хүн гэхэд тайтай 3 дахь ажил юу яах вэ? Миний 3 дахь ажил би модонд бас айгүйх ач холбогдол өгмөр санагдсан. Манай нэг гэрийн яг манайх нэг давхарт байдаг байхгүй. Тэгээд яг гэрийн урд талдаа ингээд аюу гой модтой байсан. Тэгээд ингээд өглөө ингээд яг ингээд цонхоор харахаар хамгийн түрүүнд мод харагддаг аюу гой тийм байсан байхгүй юу. Тэгээд саяхнаас ингээд бүх юмыг ингээд тайраад аваад явцсан тэр модны тэгээд надад ингээд 90 ажиглахны ингээд хааж утсан гэсэн ингээд ямар нэгэн зүйл бүтээн байгуулахдаа дандаа модыг авч хайж байгаа нь анзаардаг. Гэхдээ дахиж ердөөс өөр газар суулгадаггүй, тэрийг шилжүүлдэггүй те ямар нэгэн байдлаар зөвөр ингээд аваад хайждаг тэр зүйл ингээд хэрэггүй болдог болохоор байгаль орчин тал руугаа модонд жоох анхаарах баха. За ингээд баярлалаа Болор туяа сайдаа ингээд микрофон Болормоо сайд руугаа шилжүүлье. Болормоо сайд та 3 ажил юу хийх вэ? Монгол улсын хөгжилт ямар 3 ажлыг чухалчилж хийх вэ? Ямар сони юм бэ? Би бүр бас ерөнхийдөө яг төстэй бодолтой байна. Гэхдээ эхний яг ажил нь бол би бүр яг тэгж боддог байхгүй юу? Одоо манай одоо Улаанбаатар хотод нь аюу тийм одоо жижигхэн зайд аюу одоо олон хүн хамтаа ингэж одоо шахуу ингэж байрладаг тий. Тэгээд энийг жоохон одоо яах нэг жоо тийм одоо өөр ишээ хөдөө руу одоо жоохон ингэж нэг нөгөө тийм тэлэх тийм л одоо бодлогыг баримтлна гэж боддгийг. Тэгэхгүйгээр бүр ингэж яг энэ жижигхэн хэсэгхэн нэг газар ингэж бүр айгүй ингэж олон хүмүүстэй айгүй олон байшин барилга машин тэгээд хоёрдугаарт гэвэл би бас эмнэлгүүд барих байсан баха.
Олон төрлийн имлэг те. тий олон төрлийн одоо яг одоо хүүхдийн имлэгээд нэг тусдаа нэг гэдэг имлэг ч юм уу тий. Ахаа. Тэгээ одоо ахмад одоо настангуудын имлэг гэдэг ч юм уу. Ахаа. Тийм ингээд том том имлгүүдийг бол ингээд нэлээд сайн барьж өгөх ажлыг бол хийх байсан баг гэж бодож байна. Гуравдугаарт бас хүн бүрийг бас ингээд их дэлхийгээ хайлаасаа гэдэг утгаар бас нэг хүн нэг мод тарих тэнд одоо уриалгыг гаргаад тийм модул бүр сайн тарих байсан. Тийм ажлыг зохион байгуулах байсан. Вау. Гоё юм байна. Тэгээд юу сайдраа бид нар хоттой төгжирч л байгуу те. Төгжрээд явжлаа ах уу. Нөө ийм Өнөөдрөөс нэг ингэсэн байлээ дөө засгийн газар нэг 4 жил 400 хэдэн тэрбум батлаад хотын төвжирлийг арилгах гэсэн байлээ. Тэр их мөнгийг батлаад яаж арилгах нь бисээ ойлгоогүй нэг мэдээ хальт харахад. Тийм бичсэн байлээ. Манай хоёр сайдын хэлдгээр хот төлөвчлөлтөөр л гэж арилна шүү дээ. Эсвэл хүмүүсийн машинууд бүгдийг журмалж авах хэрэгтэй. Тэгвэл төгжирэхгүй. За баярлалаа. Ахаад тусгаалтай баярлалаа. Сайдраа. Маш сайхан гэрээ эмэгтэй анхны сайдад болох юм бол маш гоё ажлууд хийх юм байна. Надад бас тэр нөгөө эмгэлгүүд бас их гоё таалагдлаа. Бас мод тарих гэдэг юм нийгмийн харагдвал тийм бас хүчил төрөгч хамгийн чухал зүйлийг хийх ажлууд бас их таалагдлаа. Гоё шууд асуулт маань асуугаа явчих яах вэ? Үгүй шүү энэ асуулт байгаа гэдэг. Тэгтээ асуулт төр дараа асууж. Нандин сайхан өгтөд орцож байна гэдээ манай борогч бичсэн байна. Өгтөддээ. Хамаагүй харчих байна. Тэгээд энэ гээ төрөө ингэсэн бахын вуураараа гинэ. Вуураараа гинэ. Вуураараа юм болгүй. Нэг тийм таамсыг порол код баг шиг байна те. Гээ төрөө нэг биччихэж шүү ямарсаа одоо чи нэг ариуплаа өтөрч гоцрогдчихжээ. Вуураараа гэдэг нэг эможи дээр нүд нь хоёр цэнхэр ягаан одтой нэг юм эможи явуулчих. Юу гэж байгаа бол мэдгүй. За тийм том гэрлээ гинэ бас муур бас тэжинэ гинэ. За тийм бай. За тэгээд энэ асуулт нэртэй холбоотой асуулт доош байгаа юм байна тий. Тий байгаа. Уг нь тэрийг яг борогч минь бас яг асууслаа тэрний асуултыг. За ингээ. За өнөөдрийн сэдв бол нэр. Тэгээд манай яг сэдвийн юу бол хамгийн нандин нэр гэдгийг бид нар гол утгаар харуулж байгаа. Тэгээд нэрэн дээр бид толгуурлаж өнөөдөр ярилцах гэж байгаа. Тэр нэг ингэсэ. Би өнөөдөр нэг юм судалгаа харлаа. Нөгөө үндэсний статистикийн хорооноос манай Болдор Туяа, за хөтлөгч миний Ариун болд. За тэгээд хөтлөгч 5 гочрон нарын нэрүүдийн талаар судлаа л та. Тэгээд одоо дэлхийд нэг юм одоо манайхаа. Хамгийн байгийн нэр нь аль нь бэ гэж харлаа. Бид дөрвөл нэр үү? Тийм зөвхөн бидний нэрийг харсан. Монгол улсын хэмжээнд биш үстэй энэ ч яриа. Монгол улсын хэмжээнд шүү дээ. Бодроо нагах. Яг өнөөдрийн байдлаар 2020 да. 2021 оны 5 сарын 19-ний байдлаар нэгдүгээр Болормаа 10,776 хүн байт юм байна. Монгол улсад. Харин би ч аягүй төгөөмөл нэртэй. Тийм байна. Хоёрдугаарт Ариун 5,204 хүн байт юм байна. Тэгвэл гуравдугаарт болохоор Болдор Туяа 4,366 хүн байт юм байна. Аха. Манай нөгөө хөтлөгч 5 гочрон маань 1630 хүний нэг юм байна. Баярлаа. Монгол хүмүүстээ баярлаа. Баярлалаа. Миний нэрийг багш өгөөрэй та нар. Манай үзэж байгаа үзэгчид маань бас хэрэг сонирхвол үндэсний статистикийн хороо мэдээлэл сан гэж байдаг. Тэр сайт руу ороод хамгийн хэлбэр аргаар бол 10-12 цаг имэн гэж сайт руу ороод та нар бас өөрсдөө нэрийг бас судлаад би энэ хэдэн надад адилхан нэртэй юм бэ гэж харуулах тийм сонирхолтой бас мэдээлэл статистик байдаг юм шүү гэж. Бас сонирхолтой болсон ба. За тэгэхээр хамгийн их нь манай Болдормаа байт юм байна. 10,776. Фүү. Заавал гэдэг юм шүү. Ер нь юм адилхан нэртэй хүнтэй таарахаар юм та нар яадаг вэ? Өөртөө ч адилхан нэртэй хүнтэй таарахаар Зүгээр мэрэгжлийн хардаг шиг юм уу гэдэг. Ямар мэрэгжилт энэ хүн илүү их байна гэдгийг хардаг.
Манай ангид чинь яг одоо ангид чинь адилхан нэртэй хүн байна уу? Яг одоо миний сурж байгаа ангид бол байхгүй. Гэхдээ өмнө нь 10 жил байдаг гэсэн. Хэд байдаг юм бэ? Би тэгээд нөгөөх нь ингээд яг 2 л идэв гэсэн. 2 хүүхдэл болортой. Болдромаг хувьд. За яг манай ангид бол байхгүй. Гэхдээ нөгөө нэг лекц юу яадаг? 3 ангиараа ордог байхгүй юу? Тэгээ манай нөгөө нэг бүлгийн нэг охин надтай адилхан нэртэй байдаг гэсэн. Нэг манай ангид бол байхгүй байсан. Тэгээд 10 жилд ч гэсэн ангид бол тэмтэй байхгүй байсан. Тийм. За яг нь хойш явж байгаа нэг юм холбоотой нэг асуулт байсан. За энэ түр орчих тийм ба. За ямар ч юм уу эхний асуулт руу оръё. Таны та хоёрын нэрийг Болдор Туяагийн нэрийг хэн өгснгийг мэддэг үү? Тэгээ бас утгын ямар утгатай бай гэдгийг та нар бас тайлбарч хэлээч гэж. Балармаа ихлээ. Би түрүүлээ баахан ярьчлаа. За миний энэ нэрийг болохоор манай аавын ээж өгсөн байгаа. Тэр юм манаас миний нэрийг анх төрөхөд бол өгчээсэн билээ. Тэгээд манай аав ээж хоёр болохоор арай нэг өөр нэг нэр өгье гэж бодож ирсэн билээ. Тэгээд ягаад ч юм тэр юм бол надад бүр амар хайртай байдаг гэсэн. Тэгээд яг одоо бол ингээд яасан л та. Ингээд болцсон л та. Тэгээд тэр нэрийг тэр юм өгчээсэн. Тэгээд утгын үед би бас ингээд ээжээс ингээд асуусан чинь нэг төвд нэр гэж надад хэлжсэн. Аха. Тэгээд аавын маань ээж тэр юм байна л надад энэ нэрийг баг. За болор туяа. Миний нэрийг ингээд гэрт ингээд амар олуулаа суужаад өгчээсэн гэдэг аахгүй юу. Тэгэд ингээд будаант хийгээд ингээд шигсэжсэн гээд тэгэд хамгийн түрүүнд гарч ирсэн нэрийн нөгөө нэг өвдөг яс заншлаар өгөөд тэгээд минийхийг болор туяа гэжсэн. Тэгээд тэрийг одоо ингээд сонсхолоор манай аавын ахийнхан одоо нөгөө нэг юм хүргэний тал гэх юм уу? Одоо манай аавын ихчийнхэн юм байна. Ихчийнхэн нөхөр нь өгчээсэн гээд тэгээд тэр хүн нь болохоор өөр ингээд айгуу даруу хүн байсан гэж ярьдсан билээ. Тэгээд болор туяа гэд нэр өгчхөөр нь эхлээд амар гайхажсэн гэсэн манай ээж. Яагаад вэ гэхээр би өөрөө яг тийм нэртэй хүн дээр төрж исэн юм билээ. Айгуу настай ихчдэр. Тэгээд нөө болор туяагийн эмчдэр их бариулж исэн. Тэгээд тийм нэр авсан гэд ээж нааваг ингээ амар ивэлтийн чамд айгуу ивэлтийн нэр ахаа гэд тэгжсэн. Тэгээд яг утгыг нь бол нэг амар сайн мэдэхгүй тийм байгаа. Аха. Гэтэ яг ерөөдөө та хоёрын нэр бол болор гэдэг утгаар бол тэ болор чулуу, эрдний чулуу утгаараа эрдэнэсэг гэдэг эмгтээчүүдийг бандигнын өгсөн бахаа гэж бодож байна тэ. Яа. За нэг асуулт руу орцгоё. Манайхаараа энэ коммент харсан чинь манай пастроос мэдээл харангуйтай өөрийнхөө нэрийг шалгацсан байна шүү. 847 хүн байдаг гинэ. Пастор байдлах юм. Би тэгэл агаар асахгүй бол бүр яцсан байна. Толгой молгоо чинь алга боллоо. Окей. За дараагийн асуулт руу оръё. Аваа. За тэгвэл манай хоёр хамгийн гоё нэр гэвэл ямар нэрийг гоё гэх вэ? Юугаар шинжүүл гоё тодорхой гэдгийг тодорхойлдог өгөх вэ? Гоё нэр гэвэл. За би эхэлчихэ тий. Тэг. За ер нь бол гоё нэр муухай нэр гэж байхгүй байх гэж боддتي. Тэгээд миний хувьд бол тэгж бодоод хэлвэл жоохон нэг тийм богино нэрэнд бол би айгуу дуртай тий. Яагаад ч юм. Тэгээд богино нэр л бол одоо гоё санагддаг шүү дээ. Дуудахад амар гэсэн үг тий. Тий дуудахадаас амар тий. Тэгэд бас нөгөө нэг хүний бас нөгөө нэрийг бас бүтнээр нь дуудаж ивэл айгуу бас сайн байдаг гэдгээд бас тийм утгаараа бас богино нэр орцог. Би одоо яг ингээд надаас асуувал би өөрийнхөө нэрийг илүү гоё гэж боддог. Зүгээр нэг надад одоо би ингээд хүн ингээд явах тусмаа ингээд хүний нэр ингээд өөрийг нь амар татгатчихдаг байх. Гэхдээ миний нэр ингээд амар олон тавтагддаг ч гэсэн яаж ч ингээд
болор туяа гэхээр ингээд хүмүүс одоо намайг ингээд болор туяа гэхээр яг намайг боддог ч юм уу. Яг ерхэд нь мэддэг болсон болохоор өөрийнхөө нэрэнд одоо амар хайртай. Бүр багтаа юу гэж боддог байсан бэ гэхээр надад бүртөө өвчин ч юм уу нэг тиймэрхүү нэр аягүй гоё сонсогддог байсан. Яагаад ийм нэртэй болов болоо гэмэрсэн боддог. Тийм. За би шууд өргөдөлд болор туягаас асуучих. Яг түрүү манай болормоос өнгөрлөө. Өөрийнхөө нэрийг богноор нь дуулах богноор нь дуулах гоё. Миний нэрийг үү? Тийм чүгүн Миний нэрийг эхний үе болон бүтнээр нь дуудвал гоё. Харин төгсгөлийн үеэр нь дуудвал надад жоохон муухай мэдрэмж төрдөг. Одоо туяа маяа ч юм уу тиймэрхүү байдлаар дуудвал намайг нэг тийм ингээд хит их ингээд би тэр хүнтэй ингээд зүгээр л амар танилын хүрээнд харьцах хэрэгтэй юм шиг мэдрэмж төрдөг гэх юм уу. Надад зөөр ингээд болор туяа гэж дуудуулж байгаа надад амар гоё мэдрэмж өгдөг. Тийм. За би зөрүүлээд лаг ууштай би зөрүүлэн шууд болормоос асуучих. Тэг асууж. Метросо чиний нэр одоо хамгийн сайн чөөрөөс одоо миний нэр бол би гоё муугаар ялдаггүй гэсэн. Яг зүгээр хэрвээ чи зүгээр гэрийн дотроос явбал загсаавал чиний нэр ямар байх вэ? Хамгийн хэдвэрт багтвал уучлаарай чи ээжтэй хоёул байдаг те. Ахтаа бас байдаг лөө. Ах Ахман тусдаа гарцсан. за тэ байгаас те. За тэгвэл тэр гурийн хамгийн гоё нэр нь чиний нэрийг хаана хэдвэрт явах вэ? Би яг одоо нэрэндээ хэрийг хайртай дуртай гэдгийг бас нэг анзаарах гэх юм асуулт юм л да. Би бол өөрийнхөө нэрэндээ бүр маш дуртай байдаг. Тэгээд манай ахайг болохоор болт хоёр гэдэг. Тэгээд намайг бас болормоо гэдэг. Тэгээд эхний ингээд адилхан бэгээр хэлсэн байдаг. Тэгээд жагсаавал би бол өөрийнхөө нэрийг нэгт тавина. Тэгээд би бол тийм өөрийнхөө бол нэрийг одоо ямар нэгэн байдлаар голч хийж байгаагүй нэрэндээ бол маш одоо хангалуун байдаг. Савга чи танах яд юм бэ? Ах トゥ хамаатсан ах トゥ нь чи яд юм бэ? Нэрийг хэлдэ. Долгормаа, лавг очир, отхон жимэг. Хүш, гурван өөр нэр биш. Тийш. Яг үү. Бушаал өөр нэрээ. Ер нь ихтэй ингэсэн байхгүй. За нэрэн дээр ярьж байгаад эхнэр ихтэй хоёр хүүхэдтэй. Гэхдээ хоёр хүүхдээ ингэсэн. Эхлээд хүү төржингүүд за би өгчээ гээд. Тэгээ би бодож байгаад өөртөө бодож хамгийн сонирхолтой нэр гэж тоол өгч байгаа. Тэгвэл охин төрсөн чинь эхнэр шууд за би өгчээ гээд. Тэгээ ингээд шууд өгсөн байхгүй. Тэгээд тусдаа. Би тэр айлуудын нэг юм адилхан нэр өгөөд идэх бас ойлгохгүй юм байна. Яагаад гэвэл Одоо чи намайг хэлж байгаа юм те. тийм адилхан нэртэй юм. Би тэр өөрөөхтэй одоо нэг ингэчихсэн ган итгэл ган сувд ган төгсгөө өгсөн шүү дээ. За. Сүүлийнх нь ган төгстэй сүүлийнх нь. Тэгээ ингэсэн. Би бол гэж бодохгүй бас нөгөө одоо чи манай болормоор ярьж штэ болормоосоо ярьлаа штэ ах нь болдох хуйг гэдэг энэ яг ер нь гэр бүлийн хүмүүс нэг юм хоорондоо уялдаа холбоотой байж байгаа штэ тий. Чи манай хоёр ахын ингэсэн байхгүй юу? Эрдэн жаргал баяр жаргал гэсэн гид ариун болдог дасан хүнлий бороод байсан. Яагаад намайг нэрлэлцэн бэ гэсэн чинь манай ээжийн дүүн яг түрүүний шиг орж ирэл би нэр өгье гэдэг над нэр өгсөн байгаа байхгүй юу? Яа манай охин дүү болохоор манай ээж аав за энэ ариун болдыг одоо ганцаардуулахгүй тул тэгээд манай охин дүү ариун цэцэг гэдэг нэр өгөө намайг надад хамааруулсан байгаа байхгүй. Нэрийг өгтөө бас ингээд ийм утга учраар нь бодхоос гадна бас ер нь хоорондоо ах トゥ нарын ингээд уялдаа холбоод өгөхөөр зүгээр юм аа гэж боддог учраас би өөрийнхөө хүүхдүүдэд тэгж өгсөн байдаг юм аа. За энэ нэрийг ингээд хойш нь тавиад дараагийн зүйл асуудалгаа орцгоё. Энэ юу вэ нөө? Асуудал байна манай комментуудаас комментээр харах яах вэ? Ер нь гэхдээ асуулт байна л та энэ. За асуугаад явуул явчих. Тэгээд манай орцогч нар маань анзаарах юм бол бид нар нөгөө бас үзэгчтэйгээ байн холбоотой байх хүнээс энэ цаг ямагт комментод уншиж хариулж ингэж ярьдэн шүү. За тэгээд маа гэдэг бол төвдөр ээж гэсэн утгатай гэхээр болор маа гэхээр болор ээж болж байгаа юм байна л да. Тийм нэр маа гэдэг нэрээ төвд гэдэг дэгжсэн. Тэгээд ингэ болооч хөвчлөлт коммент хийсэн юм. Даримаа гэдэг нэртэй нэг охин багада маш их үйлдэг байсан гэсэн. Учир нь CC-мас эсгэрчтэй Даримаа гэж сургуулийн хүүхдүүд тоглоод
дууж байгааг сонсоод л шууд уйлдаг гэж шүү. За тэгээд ингэсэн маань нэрэндээ дуртай гэдэг асуултанд дөрөв хариулсан те манай хоёр. За энэ ирээдүйд юу гэдгийг асуугаа те. За асууч. За хоёроос ингэж асуусан маань бороо гэж ингэж асуусан. Манай бороо чигээр таних бах те. Манай нөгөө нэгтлэн манай цааны бороо таних бах те. За бороо гэж ингэж асуусан маань ирээдүйд ээжүүд болноо. Хүүхэдтэй ямар нэр өгнө гэж боддог вэ? Хамгийн гоё нэрийг хэлээрээ. Би хүүхдтэй болоод маш богинохон нэр өгнө гэж байгаад л 10-аас дээш шиг оруулсан байдаг юм аа КК гэсэн байна. За. Бодчихгүй тийм юу нэр нь бодчихдгүй эмэгтэй хүний хувьд. Төрөө бас хэлсэнчлээ тэг ямар ч хүүхдтэй болоод богино нэр л өгнө гэж боддог. Гэхдээ яг ийм нэр тийм нэр гэж яг тэгж одоо тоошно гэж юусаа бодож байгаагүй. Ямар ч богино л нэрх байх гэж боддог шүү. За миний хувьд болохоор яг би нэрийг ингээд оноож өгөхгүйгээр эхлээд юу ч гэсэн амар судлах байхаа. Яа тэгэхээр миний ингээ анзаарснаар солонгосчууд ч юм уу японочууд хятадууд ингээ хүүхдтэй нэрийг нөхөхдөө одоо нэг ийм ханзаар бичдэг, ийм утгатай, ийм үг мөг гэлээдэж штэ тий. Тэгээд би яг тэрийг бодоод хараад бодож исэн байхгүй. Бас энэ айгүй чухал юм байна гэд. Тэгээ нөгөө нэгдүгээр курстэй би хэл ярианы соёл гэх хичээл дээр яг ингээд нэрний талаар би даалт хийгээд хамгаалж исэн байхгүй юу. Тэгээ яг тэндээс ингээ уншихны эрт дээр үес манай монголчууд нэрийг ингээд өгөхдөө утга учиртай өгдөг байсан. Яг ингээд цаанаа ингээд өөр зүйл агуулдаг. Яг ингээд нэр нь сонсогдож байгаагаас шал өөр сонсогд одоо агуулгатай ч юм уу тиймэрхүү байдлаар өгдөг байсан гэд би тэрийг ингээ уншиж байсан байхгүй. Тэгээд тэр нь болохоор ингээд тэр хүний ирээдүг ингээд тэгшилдэг. Хүний нэр нь ингээд тэр хүний ирээдүг ингээд заадаг тийм байдаг гэж сонсч байсан. Тэгээд би яг бодохдоо айгүй ямар утгын судалж ийж хүүхдтэй нэрийг өгмөр минь. Зүгээр ингээд энэ нь илүү гоё юм байна гэхээсээ илүү тэр утгыг харах байсан байна. За. Манай хоёр үзнэ үзээгүй нөгөө нэг эртээ төрсэн эмхтэй гэсэн залбаа гэж нэрийг нөө гэд манай хин борогч комент хийсэн. Тэг кино үзнэ үү? Юу л хэлээч. Манай хоёр үзнэ үү? Хүүхдээ хайлаа эртээ төрсэн эмхтэй гэсэн бороо гэж нэрийг нөө юу яриад байгаа чи ганц ясна юу гэж одоо гээд яагаад. Арука үрнэ. За тэгээд бороо чигснэ. Би лав нэрэндээ дургүй. Тэгээд бороо болж байгаа юм да гинэ. Тэгээ бороо чинь аюу гоё штэ. Бороонд ингээд алхах ч юм уу эсвэл яг ингээ бороо орох гээд ингээд тэнгэр ингээ бүрхэх тэр үйл явцад би яаж ч юм амар дуртай. Ер нь бороонд аюу дуртай. Болоод яа бороо гэдэг нэр нь яг нэр нь биш байхгүй юу? Чи хин гэж боддог. Бороо чи нэр нь бороо биш ээ. Би тийж боддог гэсэн шүү дээ. Тийм үү? Хин гэж бодож байна. Дээр гэсэн нэртэй байхаа. Бороо гэж энэ агнасаа нэг бороо гэж сонсоод яаж залаа бороо гэж тийм. Бидний бороо гэдэг чинь одоо 10 хэдэн жилийн өмнөөс таньдаг хүмүүстэй би бол бороо шиг нэрийг бол 10 жилийн дараа мэдсэн. 15 жилийн дараа баг нэрийг мэдсэн. Бямс сүрэн гэдэг нэртэй бил. Хин гинэ? Бямс сүрэн. Бямс сүрэн. Яагаад бороо гэдэг нэр өгсөн бөө мэд. Одоо айгаа доор бичих واخ. Шал өөр нэртэй юмсэн шүү. Шал өөр нэртэй. Тэгээ одоо бороос тэгжиж би бямс сүрэн гэдэг нэрэндээ дургу. Тийм учраас бороо гэдэг нэрлэлтэй маа гэж явцсан юм шээ. За юу бороош яриавч ба. За дараагийн асуулт руу орцоо. За юу баг тавга. Комментэд өөр байгаа юм уу? Пастор ер нь энд бас нөгөө хүмүүсээр нэр хит байгааг нь бүгдийг хэлж байна. За тэгээд хинийх бороо гэж 8000 хэдэн зуун мэднэгээр баахан зүйлийг хэлж байна. Пастортай баярлж байгаа хүмүүсээс захиалга өгч болно. За тэгж чинь гэрлэмаа гинэ. Үгүй бор гэдэг чинь өнгө зүсний нэр шүү дээ гинэ. Бороо гिचиг өнгөцөөрөө бороо гэж. Ер нь бороо гэж өөрийгөө яга бороо гэснийг тайлбарсан дээр ах уу. Тэгсэн дээр хөө. Тэгсэг нэр айл болгонд улаанаа гэдэг нэртэй тэгсэг нэр улаан биш хүүхдүүд байдаг гэдэг чинь. Өөрөөр тийм нэг хичээдэж шүү дээ. Окей улаанаа гэдэг нэртэй тэгтээ нэг тийм улаанаа нэртэй биш гэдэг. Улаан царайтай биш гэдэг байгаа шүү дээ. Тэр шиг бороо гэж яга бороо гэдэг юм бороо гэж хэлэхгүй дөө.
Тийм. Сая чи ярьсан юу яриараа. Бодроо Коко юм ярих гээ. Баста. За манай пастад ажилтаа болсон байгаа мөн хүмүүс. За тэгвэл дараагийн асуулт руу орцгоё. За. За би асууч те. 10 жилд нэг чухал байдаг аа. За эмэгтэйчүүдийн сайн мэдгүй эрчүүдийн хувьд их чухал байдаг. Ягаад тэр нөгөө багш нар ингээд нэр дуудаад журнал дээрээс нэрийн дуудаад асуулт суугаад гэрийн даалгавар шалгаад хэлдэг шүү дээ те. Болор гэдэг нэрүүд ер нь бол урдуур шүү дээ. Тэр ер нь энэ нэр дуудлагыг хичээл нэрнээс одоо зүгээр ямар ядаргаатай гэж бодож эсвэл нэр нь илүү даваа тал болж ирсэн тийм тохиолдол байдаг уу? 10 жилдээ. Энэ ба жишээ нь яриач. Ямар илүү зугтах уу те? Нөгөө нэг асуух гад тэгэд нэг удаа би нэг асуултаа бэлдээгүйсэн байхгүй юу. Тэгэл яг багш ихнээс нь ахуулаад ингээд манай ангид А үсгээр ихэлсэн бараг 4 5 хүүхдсэн баг. Тэгээд Б үсгээр ихэлсэн бараг хэдчихсэн тийм 2 3 гэлсэн байдаг. Үгүй юм байна. Нэг 4 мөрүүлсэн баг тэр хавцаа. Би яг санахгүй нөө. Тэгэл нөө нэг ихний яг хидтэн ихний 10-т бол бүр найдвартай явж байдаг. Тэгээ би яг нөө нэг асуултаа бэлдэж ямжаагүй байж хагаад гараад тэгээд багшаа юм асуусан чинь би яг тэрийг нь бараг л зөхөөд яринка алдаал тэгэл багштай мэрэгдээд загнуулчихсан юм да. Тэгээд тэрэндээ айгу гуйж за их сургуульд орохороо гэхдээ миний нэр яаж ч амар ашигтай санагдсан. Яа тэгэхээр нэг танхимд ч юм уу эсвэл нэг юм ингээд үзүүлэх гээд тэгин 30 чинь 100 хэдүүлээ. Яг ингээд нэг юм ингээд бид нар болохоор нөө хичээл сонголтоороо юм үздэг. Тэгэд нэг удаа яг багш нэг хичээлийг үзгээд тэгснээ ингээд за гэснээ за яг хойд нэрнийх нь ингээд нэрсийн дараалалаар ингээд нэрнээс нь хойноос нь ингээд холио солио явчих гээд тэгээд би тэр өдөр нөө жоохон яаралтай ажилтай байж байгаад айгу хурдан үзүүлээд гарч исэн. Тэгээд тэр үед л нэрэндээ амар баярлсан. Бас их даваа тий. Тийм даваа тал. За. Бодроо. Миний нэр бас юу ядсан баг эхний нэг 4 5 авт байдаг гэсэн. Тэгэл бас хамгийн ихэнд тэгэл дууддаг. Тэгэд тохоо үед би чинь нэг тийж нэг айж тэгж одоо сандарч тэгтээ одоо би одоо нэр юм одоо хийж ирээгүүдээ гэдэг чинь тэгж ерөөсө боддог байсан. Тэгэл тийм цагийн ямиг цагт нь хийгээд ирдэг байсан болохоор ямар ч тийм асуудал ерөөсө гардаггүй байсан. Ер нь бол тий өөрийгөө явж байгаа юм байна. Тий. Ер нь л тий. Ерөнхийдөө энэ асуудал бол ирчүүд бидний тэг тохиолдож их чухал асуудал байхгүй юу? Тийм ба. Намайг яриад тэг ингэдэг байсан. Ер нь бол манай хойгоор нэртэй хүмүүс даваа тал яадаг вэ гэхээр багцын ажууд ингэ ойлгон сууж байгаад хүмүүс асуудаад тэр ингэ сонсож байгаа чийдчихдэг л байхгүй юу? Тэгээд хариулт нэртэй мэдээд авчдаг гэсэн. Тэгээд дараа нь өөрөө мэддэг юм шиг ярьж байгаа юм чи. Тэгээд тэрийг сүүлдээ багш мэддэг болоод сүүлдээ багш тэрийг мэддэг болоод шал өөр асуулт унж байгаа юм чи бүгдээ. Тэгээд учраас ирээл хийдэг бол тэгээд муу дөнгөл авч байгаа юм чи. Яалцгүй тэгдэг гэсэн юм. Тэр бодохгүй гой дундуур нэртэй хойгоор нэртэй бол гоёо гэж боддог байхгүй. Яа. За хавга. Дараагийн нэг сургуулиудаас асуулт байна. За. Тэр ер нь бас би ч нэг ил үсгэр ихэлсэн тэгээд дундуур нь байдаг тэгээд эхлээд ангийнх ингээ нөгөө юм үзүүлээд дараа нь багшийн дээр овоороод тэгээд багш ихний нөгөө нэг А Б В Г гэж үзэж байгаад овоороод ингээд дэвтэр тэр хооронд дахиуцчаад хичээлээ хийгээд тэгээд ингээд яг багш над дээр үзүүлдэг гэсэн. Яг аваад. Тэгээд багш тэр чинь эхлээд үзээд хийгээд шалгаад тэгээд багш нар юм ууралт болдсон шүү дээ ингээд тал талаас нь. Тэр үед ингээс аль чи алнаас найдагтай бушуулах ингээд галзууч чигээд ингээд дөө өгчдөг. За тийм байла. За ер нь манай хоёр багш сургууль дээр багшаараа хамгийн нэрээ цолуулсан дуудуулж байсан хичээл нь юу вэ гэж. Хөөе болор туяа гэх нэг ямар багш нэр ямар хичээлд тэгээд ирсэн. Монгол хэлний багш.
би юу аахгүй хэлний хичээлдээ айгу муу. Ягаад ч юм ингээд надад ингээд тоо бодож ч юм уу эсвэл зурж ингээд бүтээхээс илүү юм бичиж хийх нь илүү хэцүү санагддаг байсан. Тэгээ одоо ч ер нь бараг тийм заримдаа ингээд жоохон тиймэрхүү юмс одоо ингээд медальтан дээр реферат бичих гэдэг юм готон жоохон төвшөөх гэдэг байдаг байхгүй. Тэгээд ер нь монгол хэлний хичээл дээр л гэж айгу их дууддаг. Тийм байна. Манай болдормаг баг байхгүй болж харах гэдэг нү яах гэдэг. Тийм байх байсан уу? Зэ боцсон ч баг байхгүй юм шиг бирээс олохгүй байх яа. Тэгж. Яг нэг чи энийгээ хийсэнгөө яг чи энэ дээр жоон тааруу байна гэж нэрийг хэлж байгаагүй. Тийм. Юу би 10 жилдээ нийлээ хайнг сурагч байсан байгаа шүү. Их сургууль наваг нилээсээ өмөжүүлсэн. Тий. Бодрмаа. Одоо чичээд ингэж болоо. Одоо энэ болдромаас та нарыг байлтай гэдэг бас магтаж ингэж бас нэрийг чиг цолдог тийм жишээ авдаг тийм хичээл байгаагүй байсан тэгвэл эсрэгээрээ сайнаар юу хэлний хичээл дээр тэгдэг байсан. Англи орос хэлний хичээл дээр. Тийм гайгүй байсан. Энэ дээр сая саналаа. Нэг монгол бичгтээ би бүр амар боохгүй юу. Тэгээд монгол бичиг дээрээ жоон таараахан тэгээд тухайн үедээ нэг багш тийчээд одоо өдий одоо монгол бичиг 2 жилийн үдчихэд одоо л өсгөө мэдэхгүй байх яа тийм бод ингээд тэгж нэг хэлжсэн байх багшаа. Яа. Манайд та болдромоо их онцлогтой юм шиг байна шүү. Ер нь ингэ хажаад байсан чи ер нь. Тийм дээ шүү. За энэ нөгөө комментуудыг хараарай. За үгүй бол нэг юу руу орчих. Таг хойлын бичлэг рүү орчт юм болов гэж бод. Коммент уншиж ингэсэн байна. Маань ирмүнэ гэсэн бах болроо хөөхөн байна гинэ аль хэлээд байгаа юм бол мэдэхгүй. Тэр хойлыг нэлж байгаа хөө. За тэгээд бороо шигнэ хоч бол бас л нэгууртай штэ том гарууд л нуудлсан байгаа гинэ. Том бүлгийн гишүүн юм бидтэй 10 жилийн дараа л мэдэгдэн гэж байгаа гинэ. Болормоо онц сурлах тийм бидтэй гинэ. Онц сурлах тийм байна л да гинэ гэрэлмаа. За тэгээд за болцоо. Яг энэ асуучихсан байна. Бодрхийн борогчсан байна. Дуудах нэрийг ээж аваасаа дуусах алдрыг өөрөө яа гэдэг Монгол ардын зүүрчээс авах гэдэг. За тэгэхээр хоёр дүүгээс би юу асуух юм гэхээр урлаг спортын авьяастай юу те тэгээд өөрийнхөө овог нэрийг хамгийн өндөрт бас дуудуулж ирсэн өөр нэг газар ямар газар дуудуулж ирсэн тийм жишээг бас хуваалцаач гэж асуух гэсэн. Би урлаг спортод ер нь их ордгүй байсан. Тэгээд их сургуультаа орол айгүйх орсон. 10 жилдээ нэг тийм юмыг хийх хүсэлгүй хөвгтэйсэн гэх юм уу. Тэгээд яг их сургуульд нэг хүсэжсэн ангидаа орох гээд би айгүй хичээсэн байхгүй юу. Архитектурын ангид нэг орохын тулд одоо математикт айгүй сайн мохтой зурх хэрэгтэй ч юм уу. Тэгээд айгүй хичээж орж исэн. Тэгээд их сургуульд ороод айгүйх зүйлийг өөрчлөөд тэгээд спортод орж исэн, урлагт орж исэн ч юм уу. Тэгээд бүгдэн дээр нь орж исэн. Гэхдээ хамгийн их дуудулж исэн гэх юм бол урлаг спортоос илүү хүмүүнлэгийн ажилд дуудулж исэн. Одоо чи хаана хийцээ ямар үед тэр нэг том үйл ажиллагааны жишээ яриач. Бусдад би нэг юу ажилласан байхгүй юу? Нэгдүгээр курстээ ороод тэтгэлэг авч исэн сургуулийн тэтгэлэг тэгээд нэг төлбөрийн тэтгэлэг гэсэн үг л дээ. Тэгээд тэр үед болохоор нэг сайн дурын ажил хийсэн хүүхдүүдэд ингээд би нэг байгууллагт нэг юм төрийн бус байгууллагт очиж нэг сайн дурын ажил хийдэг гэсэн аахгүй юу. Тэгээд тэрнийхээ ачаар тэтгэлэг авч исэн. Тэгээд тэнд явж исэн их хүүхдүүд болохоор арай өөр чиглэлээр тэтгэлэг авч исэн болохоор болвол би арай яг тэр хүүхдүүдээс арай зөөр нүг хүмүүнлэгийн ажилд сайн тусалсан дээ ийм ингээд хийсэн гэдэг тэрийгээрээ нөгөө нууц хичээлээд илүү гоё тодорхой ярмаар байгаа байхгүй. Жишээлбэл яг ингэж хүмүүс тэдэн хүүхдүүдэд эсвэл тийм орон яг тэгж тусалсан маа гэдэг нэр авдаг. тэрийг би нөгөө хүүхдүүдэд
амар зургийн юм заах айгу дуртай сайх. Тэгээ зургийн хичээл айгу заагаад тэгээд ингээд гадуур нөө хог мог айгу түүгээлтэй бид нэр ингээд бүүнөр яваал тэгэл нөө нэг юм хугарч мугарсан мөчрийг ингээд нөө нэг ууж муудаг ч юм уу те бид нарт нөө нэг юм хүмүүлгийн ажил орж ирэхээр тиймэрхүү ажил айгу хийдэг гэсэн. Тэгээд бас нөө нэг гадуур яваад би яг тэр үед нөгөө нэг гадуур яваад хүмүүсээс нөгөө өрхийн судалгаа гэдэг нь шүү дээ. Тэгээ одоо нөгөө нэг ам бүл хідүүллийн орчин хэрийн гэл тийм тиймэрхүү юмд айгүйх явдаг байсан. Тэгээд тэр үед гэхдээ яг даваа тал нь юу байсан бэ гэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ойлгож ирсэн. Тэгээд одоо хүн ер нь Монголд яг нийгэм яг хатуу хэр хатуу зөөлөн хэр зөөлөн бэ гэдэг. Тийм тэрнийхээ ачаараар нэрээ айгүйх дуудсан да. Сургууль нэрийг цоллож өндөр төрөж үнэлсэн байж үү. Астай гоё. Нийгэмд гоё өөрхөн нэр алдаг дууссан. За болормоо. За би бол хичээлийнхаа бас хажуугаар 10 жил байхдаа урлагийн бол үзлэгтэй байнга ордог байсан. Гэтэ бүжгээр хамтлаг бүжгээр бол байнга ордог байсан. Тэгээд ерөөдөө тэгээд тийм бас амар сайн мундаг бас бүжгэлдэг шүү. Тэгээд 10 жилдээ тэгж оролцоод ерөөдөө хамтлаг бүжгээрээ эхний баг 1-2 байрыг баг байнга шахаа авдаг байсан. Тийм манай анги бол тийм амар тийм урлагийн идэвхтэй тийм анги байсан. За тэгээд тэгээд яг тэгж нэг олонний өмнө тэгж нэрээ дуудуулж исэн юу чинь юу юм бэ? Оюутан болоод нэгдүгээр курст байсан. Тэгээд би бас давхар бас нэг клубт явдаг байсан. Тэгээд нөгөө манай хичээлч өглөө 9 цаг гээд ордог. Тэгээд 9-өөс өмнө нэг клубын хурал нэг 7:30-д илүү ингээд хуралтай гээд. Тэгээд би өглөө бүр 5:30 гэж босоод тэгээд бүр 6:30-д гээсээ гараад тэгээд нэг 7:10 мар гэж цугал дээр очижсэн. Тэгээд ингээд очисон чинь одоо манай нэг үүдний ингээд юу яадаг ах. Одоо ингээд миний одоо нэрийг асуухгүй юу? Чи хэдгээр бүлэг үлдээ хин гэдэг үлдээ мэлээ гэд. Тэгээд би тухайн үед юу ч бодохгүй ингээд хэлсэн. За би ийм бүлгийн ийм оюутан байна гэл. Тэгээд ингээд сүүлд нөгөө нэг лекцийн зааланд ингээд лекц ингээд багш ингээд лекцээ ороод байсан чинь ингээд гаднаас ингээд нэг сургуулийн ингээ хүмүүс орчихгүй юу? Одоо манай дээд курсын хүмүүс. Тэгээд яах ч юм бол гэлдээсэн чи юу яа тий миний нэрийг ингээ дуудтыг 188 дахь бүлгийн оюутан болормоо гэл. Тэгсэн чинь би нөгөө тухайн өдрийнх нь хамгийн нөгөө юу яасан оюутан яасан мөлий? Нэг хамгийн эрт ирсэн оюутан болсон. Гэж оюутан. Тийм. Яг тийм тэгээд их тийм эртэж оюутан гэсэн тийм юу авсан нөгөө жоох бишээ. Юу гэвэл нэг тийм тэгээд дорсомчиг тийм юм ингээд авч ирсэн. Тэрэн дээр би бол ямар гоё юм бэ гэдэг тэр бас мэдрэмжээс аягүй гоё байсан. Тийм ингээд хамгийн эртэж оюутан болоод ингээд сургуультай очиод тэгээд тийм чиг авч ирсэн. Манай сургууль ямар гоё юм те. Манай сургууль ердөөс оройд ирсэн ч төрүүлж ирсэн ч ердөөс юу ч хэлдэг шүү дээ. За хамгаа. Манай оошлоо. Зүгээр яар. Ярэ дуусаагүй байна. За яриа. Тий. Манай эцэгч нь болохоор оюутнуудаа бас айгүй одоо урлагийн спортоор бүр амар их дэмждэг. Тэгээ одоо урлагийн бүр одоо их наадам болно спортын бага олимпик гэж болдог тийм сургууль тий хажуугаар бас амар их сайн хөгжүүлдэг оюутнуудаа. Гоё юм. Тэгсэн чинь манай сургууль болохоор нэг яг мэржлээсээ шалтгаалт юм бол зөв манай багш нар тэгдэж та нарт угаасаа урлаг спорт хэрэггүй та нар зөвөр уртхаа хийгээд барилгаа зураа та нар тэр чинь л амжилт гээд Яг тэгж боловсруулалт болгодог сургууль гэж байна. Ялгаа байгаа хаа. За хамгаа дараагийн асуулт руу орчих. За ер нь та хоёр бас амжилтанд хүрэхийн тулд залуус ер нь бид юу хийх ёстой вэ? Хамгийн чухал зүйл нь ер нь юу хийвэл зүгээр вэ гэж хамгийн чухал зүйл нь юу вэ гэж сууя. Амжилтанд хүрэхийн тулд амжилтанд хүрэх нэрээ дуудуулахын тулд тий нэр авдраа дуудуулахын тулд бид юу хийх ёстой бэ гэж юм тий. Энэ болохоор шууд нэгт бол өөрийнхөө зорилгоог бол маш сайн мэддэг байх хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд хоёрдугаарт гэвэл зорилгын төлөө бүр тууштайгаар тэмцдэг байгаасай
гэж хүсэж байна тийм. Тэгээд ер нь бол хүн чинь альваа зүйлийг яг та аюу тийм амархан хурдан ингээд шууд ингээд аюу сайн мундаг лако ингээд болчдгүй шүү дээ. Бүр айжмаар ингэж тий одоо хийж амжилтанд хүрдэг учраас хичээл зүтгэл бол маш чухал. Тэгээ тууштай байдал бол бас маш чухал. Тийм байхад тэгэл амжилтанд хүрнэ тий. Өөрөөдөө биелүүлж чадах. Би нөгөө нэг чөлөө цагаараа заримдаа зөвхөн хувь хүний хөгжлийн ном айгуу унших дуртай байхгүй. Тэгээд тэндээс сүүлийн үед айгуу ойлгоод байгаа юм юу вэ гэхээр хүн өөртөө ингээд дарам түүсэхгүйгээр зүгээр юмыг айгуу тэгтээ хийж сурвал болох юм билээ. Одоо жишээлбэл ингээд хүмүүс чинь ингээд нэг ажил эхлүүлтэл дараагийнхаа одоо нэг дахиад нэг өөр ажил байгаа тэл энийг одоо жоо орчаад тэрийг эхлүүлээд байж байгаа тэрийг нэг байлгаж байгаа нөгөөтгөө хий ч юм уу тий нэг амар тэгдэж штэ тий нэг эхнийхээ үлдээхээ дараагийнхаа эхлүүлээд тэгтээ цаагаад нэг ингээ хөрвөөдөг ч юм уу тий. Тэгээд миний уншсан номон дээр болохоор зөв нэг зүйл дээр эхлээд аягүй сайн төвлөрөөд сурчвал аягүй зөв юм шиг санагдсан. Нэг юм ингээд төвлөрөөд чанартай хийгээд сурчвал тэр нь ирээдүйд ингээд хөгжиж дэвших ямар нэгэн зүйлд аягүй тийм чухал. Тийм яг ингээд талгардуулахаас илүү чи нэг зүйлийг илүү сайн хийсэн байх юм бол чи хоёр зүйлийг хаас тутуу хийснээс илүү үр дүнтэй ажиллана гэж бодож байгаа. Би тэрийг ойлгосон. За. Хоёр дугаас бас асууж л яг бид нар амжилтын талаар ярьж байгаа. Эсвэл мөрөөдлийн талаар ярьж байгаа. Бид нар болохоор та хоёрын бас нэртэй холбоотой учраас нэр алдартай холбоотой учраас хэлж байгаа. Тэгээд ойрын 5 жилийн хүсэл мөрөөдлөө болцооч ээ. Яастай. Ойрын 5 жилийн хүсэл мөрөөдөл. За болоор маагаас эхлэе. Ойрын 5 жилийн одоо зорилго гэж ойлгож байна шүү дээ. Мөрөөдөл хүргэж байгаа зорилго тийм. Ямар ч хамгийн ихэнд бодож байгаа зүйл гэвэл одоо ингээд 3 дахь курсээ ингээд төгсөж чинь тэгээд их сургуулиар амжилттай бүр маш сайн онцлогтой төгсөхийг зорж байгаа. Тэгээд би бас аяга ном бас бүр амар унших дуртай л та. Тэгээд жилд бол би 30 сард 2 ном тэгэхээр чинь жил 24 ном байна тий. 24 би жишээлбэл намайг уншижсэн би намайг унших амар хоббитэй. Тэгээд бас уншихт намынхаа тоо бас ихсгэй гэж бодож байгаа. Тэгээд ямар ч сургуулаа төгсчингүүтээ шууд яг өөрийнхөө одоо ингэ төгссөн одоо чиглэлээрээ шууд ингэ ажилд ороод тэгж явах бодож байгаа. Бас яг 5 жилийн хугацаанд гэр чинь бас тиймч бас юу биш баг хугацаа тиймч бас их хугацаас бас биш болохоор бас яг хэлээ бүр англи хэлийг бас маш сайн сурах гэж бодож байгаа. Тэгээд бас төлөвтэй байна. Баярлалаа. Энэ амжилттай бүрээд бас өөрийнхөө нэр алдраа болсон. Манай бодор туяа гэдэг нэрийн төрөнд хүмүүс нэр алдраа дуудах зүйлийг ухаа гэж үзсэн. Савга сайн сонгоо. Жилд 25-аас 30 ном уншдаг гэж штэ. Хараа намын тухай ярьдаг штэ. Намаа олон нэг ном авах юмсан ариун болдоо нэг цай зүгсэл гэдэг нэг ном байгаа даа. Тэрийг сүлдсэн шүү дээ. Цайлгсэд нэрээ зээлж уншаа гэж надаас байгаа шүү. Яг манай энэ нэвтрүүлгийн баг битэр бэлдсэн баггүй юу? Ариун бол төлөвлөд авсан баггүй юу? Тэгээ надаа өгнө гэдэг чигээрээ. бид нөгөө дуулах чадахгүй байна л да. За комментд харчих. Манай нөгөө зурцсан дүү маань бас өөрийн уран яруу уламжлалт шүлгүүдээр бас яасан юм бэ? Тэрсэн гэдэг. Энэ чи хамгийн сүүл тэрлэг хэлнэ шүү дээ. Тийм үү. Тий. Тэгээ зулаатай баярлалаа. Тэгвэл ингээ өөр комментд байхгүй бол би бичлэг үзүүлэх гэсэн л да.
Өөр коммент юм байхгүй наа. Тэгвэл дэлгэцтэй анхаарлаа хандуулж манай үздэг фэнүүд маань бас дэлгэцтэй анхаарлаа хандуулаарай. Нэгэн 2-3 минутын сонирхолтой бичлэгийг хамтаа үзцгээе. ¿Qué nombre le damos? Qué decisión tan grande, ¿no? Un nombre te define. Pues, como queremos que sea. Espero que sea fuerte, Espero que sea amable, inteligente, paciente. que sea como su mamá. Y como su papá. Siempre ayudando a los demás. Siempre. Cristian. За үзэгчид та бүхэн маань энэ сайхан бичлэгийг хамтаарлаа. Тэгээд гэр бүлд төрж байгаа хүүхэд бол аз жаргалтай бэлдүү гэдэг тэр бэлгийгээ дуудах нэрийг хэрхэн яаж өгөх талаар бас та нараас харсан баг тийм. Манай ээж аваад залуу ээж аваад утга учир дээр нь толгуурж ярьсан бол хамгийн сүүлд нь одоогоос 2000 жилийн өмнөх бидний аврагч эзэн Есүс Христийн нэрийг өгч байгаа тийм хостуулсан харьцуулсан бичлэгийг хамтдаа үзлээ. За ингэж бодож байна. Хайрууд. Ерөнхийдөө зүгээр гоё өөрсдийнхөө оюутны асар хөгжилтэй дурсамжаа дүүрэн нас шүү дээ. Ер нь хүүхдүүд дандаа хүмүүс 10 жилээс илүү оюутны насыг илүү их тийм хамгийн сайхан үеийн 4 жил мөртлөө гоё үе гэж ярьдаг шүү дээ. Оюутны насны оюутны амьдралын тийм хөгжилтэй гоё түүх байвал гоё хуваацаач гэж бас. Бидний бас тийм оюутны нас руу аялуулаач. За манай шүтээс миний сурч байгаа мэргэжлэр алах дээрээ эмчилтийн дадлага гэж хэлдэг ба нэгдүгээр курстэй. Ингээд ангийнхныгаа нэг амар сайн мэдэж амжаагүй байдээс ингээд бүүнөрөө хэмжилтэнд яваад тэрэлж мэрэлж очиод бүр ингээд 4-5 хоноод ингээд хэмжилт хийгээд зураг зурдаг байгаа. Яг тэр үед хамгийн их хөвчлөлтэй юм бол яа тэгээд бид нар нэг гол ороод бүгдээрээ үсрээл. Тэгээд би нэг удаа ингээд би эхлээд үсрэхгүй гэж дүндээ бодсоохсон. Манай найз хажууд өсөрчилтэй би нэг эрдээсөө хийх чаддаггүй байхгүй юу. Тэгээд за гэдэг нэтгээ дагаад өсөрсөн чинь би яг нэг ороод хөл хэлтрээд тэг ингээд гарч ирсэн бодоод ингэж ороод живцаа юм шиг тэрэг манайхан бүгдээрээ ингээд үгүй наач живээтэй штэ амар тийм факт л энэ. Аймаг дарсан биз дээ. Тэгэл нэг жил татдаг олон тайхалсан да. За манай Батармаг. За би юу яа. За. Манай нэг юу яа тий. Оюутан цагт болж исэн хөгжлийн явдал гэхээс илүү би нэг багтаа нэг манай нэг аавын нэдүү яадаг байхгүй юу? Тэгээд намайг болохоор жоохон бахад юу гэж яадаг гэсэн. Маугли гэж дууддаг байсан. Маугли гэдэг хөгжлийн кино байдаг шүү дээ тий. Ийм нэг арцгаар өстэй юм нэг бор. Тэгээд би тэгээд нэг багтаа яг тийм байсан байхгүй юу? Яг ингэж арцгаар өстэй нэг бор. Тэгээд би чи яг нэг эмхтээлээ биш. Аюу тийм юу? Тийм одоо саваагүй аюу тийм дээр ахтай өссөн. Тэгээд тийм жоохон тийм дөрсгөө хөхтэйсэн. Тэгээ намайг өрөө Маугли гэд аюу тэгж намайг тэгж дууддаг байсан. Тэгээд сүүлд баг намайг чинь баг 2 юм уу 3 жилийн өмнө тэгж бас тэгж дууддаг байсан. Тэр та одоо болихонд том болчиход байгаа чинь гээд
Тэгж нь хэлчихсэн юм намайг бүр амар магл гэж боддоос. Би чинь амар тийм дөрсгөө бүр сахилахгүй яг ихтэй өгчийг тэгээд тийм өснө ингээд тийм арцгаар тэгэл ингээд ийч чиг гүгээл яваад байдгаас бүр тийм нэг юу байна тийм. Тэр нь хүмүүсийг бас процедурын дууд санаад энэ ямар хоч байдаг бүгд нэг очоод хийдэг да. Чам ямар хоч байдаг вэ? Тэгээ би чинь нэг 1992 онд хот руу орж ирээд тэрүүд манай эмээ намайг Поло гэж дуудсан гоо. Поло гэд. Юу вэ? Мэдхгүй юу юм мэдхгүй. Тэгэнгүүт юу ч мэддэггүй. Тэгсэн чинь одоо тэр үед одоо дөнгөж намайг хотод орж ирээд манай хашаа машинд байсан хамаатнууд ч одоо гөгшөрсөн шүү дээ 50 гарцсан 50 гарцсан. Тэгээд цагаан сараар уулзгаар тэр хүмүүс намайг Поло наашир машир гэв. Би чачаад намайг дуудаад байгаа юм байна гэгээд тэр хүмүүс чинь цагаан сараар намайг тэгдэг дууддаг байхгүй. Баялаа Поло минут тэгээд мэгийдэх гэдэг юм. Би чачаад начих юм чи. Юу намайг намайг тэгдэж штэ гэгээд. Тийм байна. Очоор цагаан сараар дуудуулсан. Багаас манай байрныхан бат энэ хүүхдүүд ер нь намайг их холгоны дууддаг байсан. Шоо. Жижигхэн бор гэдэг холгоны амар хурдан гэдэг. Олон жил энэ нэрээр явсан шиг ер нь холгоны нэрээр. Харин тийм ээ би ч бас тэгж магл гэдэг нэрээр олон жил явлаа гэдэг. Болоо чамаа хин гэж дууддаг байсан. Хоч нэрг үл. Намайг баг байхад эрдээсээ хочлгүй байсан аахгүй юу? Тэгээд том болсон чинь хочтой болсон. Гэтэ тэр хоцыг яг хэлж болохгүй мэдэхгүй нэ. Манай ээж хөөрдөл өгсөн багтаа. Тий. Наа ингээд нэг би дахиад ингээд нийтчтэй байхгүй юу? Ингээд найзад аягүй их найзтай тэгэл найзаа ээж зүгээр наа поророо. Нэр дэвстэй юм поророо. Тэгээд тэгснэ нүг дон нэг сайн уу найзуудаа наа бүр чи бүр зүгээр сайн уу найзуудаа хөвчлөлтэй поророо моророо гэд би ч тийм шүү гэн. Тэгээд дээс нэг том болчоод хочтой болсон. Тэгээд оюутай ангийнхныхаа хажууд поророо гэж дуудсан. Амар юу вэ? Тэгээд тийм хөвчлөлтэй байна та. За маш баярлалаа. Гой оюут насны сайхан хөгжөлтэй дурсамжуудаа ярьж баярлалаа. За тэгээ бүгдээрээ өнөөдөр хамгийн чухал зүйл болох бидний сэдвийн холбогдлолтой хамгийн найдвар юм а гэдгийг утгыг агуулсныг ишлэлийг бүгдээрээ хамтдаа харцгаая дэлгэц рүү. За ашиг өгцөө. За дэлгэцнэр харж байгаа ишлэлийг та бүхэн маань уншиж харж байгаа хэрэг би уншиж өгье. Луг номын 2-10-аас 11 бас нэг тусдаа 21-р ишлэгийг ингээ хоёр ишлэгийг ингээ хамтдан бичсэн байна гэж байна. За уншаад байна. Юр бусын илч тэдэн хандан бүү айцгаа сонсогдсон хүн төрлөختөнд хязгааргүй их баяр баясгалан авчрах гайхамшигтай сайхан мэдээг би та нарт тунхаглан зарлах гэж байна. Өнөөдөр Давид хааны төрлөх хотод танаа аврагч эзэн мэндэллээ. Тэр бол ертөнцийн эзний томилсон аврагч буюу бидний их эзэн билээ. 21-р эшлэлээр нь 7 хоногийн дараа хөвч хүндрэх өдөр нь хүүд Есүс гэдэг нэр өгчээ. Тэр нь хүүг хэвлээд би болохоос өмнө ер бусын элчийн хэлж өгсөн нэр байлаа гэсэн. За би хоёр дугуйсаа би бас асуух гэж байна. Яг өнөөдрийн энд ирж байгаа энэ гайхамшигтай энэ баяр сайхан мэдээ бол Есүс Христ энэ дэлхийд буюу одоогоос 2000 жил өмнө буюу за бид нар бол одоо Крисмас баяр гэдэг 12 сарын 25-нд энэ баярыг тэмдэглэж өнгөрөөдөг. Тэр ирж байгаа гайхамшигтай тэр нэгэн бол утга нь бол аврагч гэдэг утгаараа мэдсэн Есүс Христ маань бидэнд баяр болгон ирсэн юм байна. За тэгвэл та хоёрын хувьд яг энэ нэрийг сонсоход хамгийн түрүүнд юу бодогддог вэ? Есүс Христ гэдэг нэр сонсоход. За болмоос. Хэрвээ яг Есүс Христ гэдэг нэрийг өгөөгүй байсан бол хэрвээ өөр нэр өгсөн бол одоо ингээд ийм одоо ийм хүн одоо би болохгүй байсан байх гэж бодож байна. Тэр нэрэнд бас маш их утга учир байгаа гэж бодож байна. Яг энэ нэрийг бол сонсоод яад чинь
Юу бодогдож юм гэхээр бас Жишээ байж байгаа буруу ялч магадгүй жолоод яг залрал болж хийчээ. Одоо чи хаах удаа чи цугдаанд ирлээ. Хаах удаа Иесус Христийн тухай сонсоод нэг цугдаанд ирсэн. Тэгээд ерөн зүгээр Иесус Христ гэж цугдаанд ирснээс хойш цугдаанд Иесус Христ гэж зүгээр л сонсох юм уу эсвэл уншихад эсвэл сургаалт пасторын хийж байгаа үгийг сонсоход чамд зүгээр юу бодогддог вэ гэсэн. Энэ хүн үнэхээр ингээд миний амьдралд орж ирэх ёстой хүн ингээд яг муу юм бэ. Би ингээд эсний цаасан замаар явах ёстой юм байна гэдгийг илүү бүр улам илүү бүр тэгж бүр амарсан ингэж ойлгодог. Тийм. Ингээд аашлараа. Яг ингээд цуглаанд явхад бол энэ л миний одоо явах ёстой, энэ л миний одоо хамтдаа ингээд байх ёстой газар гэж бас яг тэгж боддог. Би бүр амар их баярлдаг. Тийм цуглаандаа ингээд явж байгаа. Тэгээд энэ юунд бас хэлэхэд намайг анх ингээд урьсан найздаа маш их баярлаа гэж хэлмээр байна. Тэр бол Ирмүү байсан. Тийм тэгээд Ирмүү найздаа цойлон бүр маш их баярлаа гэж хэлмээр байна. За Ирмүүнүүдэд маш их баярлалаа. Манай Болормаг Иесус гэдэг нэрийг сонсгоолж Имэлийн үндэстэн нэртэй газар авчирсанд маш баярлалаа. Тэгээд манай залуучуудын эсэм бүлэг ганаа ахлагчтай залуучдын эсэм бүлэгт бас авчирсан Ирмүүндээ маш баярлалаа гэж. Манай болоод туяа. Анх энэ нэрийг сонсоход за анх биш одоо энэ нэрийг сонсоход чамд юу бодогддог вэ? Анх тэгээд би бүр жоохондоо сонсч ирсэн болохоор яг тэрийг яг мэдэхгүй байна. Тэгээ одоо гэхдээ сонсохоор одоо нөө сонсоор үзэгдлэнтэй гэдэг дуу байдаг шүү дээ тий. Нэг хайраа та надаас харамлж байсан билүү. Тэр үнэхээр өглөгч нэгэн бас тэгээд ингээд нэг хідэж тий ингээд хүндлэх ёстой нэр юм шиг санагддаг. Тий хүндлэл гэх юм уу? Хүндлэл тэгээд бас хайр хоёр л мэдрэгдэв. Бидний сая өнөөдөр бас харж байгаа нэг ишлэл дээр бол тэр бол тэгэхээр яг аврагч юм аа. Биднийг ямар нэгэнээс аврахаар ирсэн. Бидний гмийн болсноос чөлөөж аврахаар тийм гайхалтай юм аа. Гэсэн мэт. Хагуу ороод ирлээ. Хагуу. Одоо хөргөлөөр асуухгүй нөгөө асуултаа. Итгэлийн амьдралын асуулт байгаа шүү дээ. За тийм. За. Болортойгоос сая. Ер нь Есүс Христийг 3 үгээр нэрлэвэл чиний хувьд хин гэж юу гэж нэрлэх вэ? 3 үгээр нэрлэвэл 3 үгээр илэрхийлгээл лөө. Тийм. Үгээр одоо шилэл нэрлэвэл одоо шил намайг бол одоо ингэж болно тийм үү? Зулагийн нөхөр гэж нэрлэж болж байна. Эсвэл одоо цуглааны ахлагч гэж нэрлэж болж байна тийм. Эсвэл Ивэл тавгийн хөтлөгч гэж нэрлэж болж байна гэдэг чинь. Иесус Христийг чи 3 үгээр нэрлэвэл чиний хувьд, чиний амьдралын хувьд, чиний итгэлийн амьдрал. Ариун. Тэгээд нөгөөх нь болохоор хайр. Хамгийн түрүүнд ягаад чи надад амар хайр мэдрэгддэг. Зүгээр байгаа орчинд тэр эднээс ирж байгаа инрэлж тэгсэн тэр чигтээ хайр мэдрэгддэг байхгүй. Тэгээд надад ариун санагддаг, хайр мэдрэгддэг. Нөгөөх нь болохоор энийг амар илэрхийлэхэд амар хэцүү. Тэрийг одоо юу гэмээр амар тод гэрэл гэх юм уу? Гэрэлдэг санагддаг. Би бид замыг гэрэлтүүлж байгаа юм шиг. Ааха. Аа. Бодромоо төгөөс асуучих шүү. Бодромоогоос асуучих бас. Энэ яг Иесус Христ гэж 3 нэрээр нэрлэв. Хин гэж нэрлэх вэ? Ингээд бас ярилцал шууд нийлэгдэхээр нэлээд болтой. Хайр, итгэл, тэгээд хүндлэл гэж орж ирж байна. Энэ 3. Яа, маш баярлалаа. За тэгээд өнөөдрийнхээ бас гаргаж байгаа гол санаагаа би ерхэд базаад хэлэх юм бол бидэнд бол гайхамшигтай нэгэн буюу Иесус Христ гэдэг нэрийг бас бид мэднэ. Тэр нэр бол бидэнд ирсэн хамгийн гайхамшигтай мэдээ. Тэр бол хамгийн нандин нэр юм аа. Тэгээд хоёр төгөөс бид нар ингээд ямар нэгэн зүйл муугаарч байгаа сайнаа дуртахад хиний гэж нэрлэдэг байгаад одоо ч намайг бол мөнх чаргалын ариун бол гэж ярьдаг тийм мөнх чаргалын ариун бол сайн явж байна
Уг шаргалын ариун бол муу явж ийн гэж. Гэдэг шиг та хоёрыг бас овгоцсон дагаж явдаг аа. Овгоцсон. Тэгэхээр бидний хувьд дахин нэг овг нэмэгдсэн. Тэр бол Есүс Христ гэдэг овг нэмэгдсэн. Биднийг үргэлж хааж явсан Христийнхэн гэж хэлдэг те. Энэ Христийн ариуг, Христийн болормоо, Христийн лавга, Христийн болор туяа гэж нэрлэх ийм цаг үед бид нар байгаа. Тийм учраас хоёр дүү бас бол үзэгчдийнхаа бас Христийнхэн гэдэг нэрлэлдэг учраас та нар энэ нэрийг өндөрт гаргаж авах хэрэгтэй. Үүрэгтэй хүмүүс юм шүү. Бид нэ мэдээж эзнийхээ үгээр зөвхт амьдраад зөвхт байж бид нар түүний нэрийг зөвөр гаргаж алдаршуулах болно. Тэгэхгүй бол бид нар хэрэг муу гэх юм бол Христийнхэн гэдэг нэрийг тэр чигээр нь бид нар муучдаг шүү дээ. Тийм болохоор бүгдээрээ хамтдаа энэ нэрийг хүндтэй нэрийг дааж байгаа хүмүүд энэ нанд нэрийг бүгдээрээ хамгийн зөв зүудэнд харуулах ёстой юм шүү. Тийм үүрэг хүлээсэн хүмүүс учраас би та бүхэнд хоёр дүүгээ болон үзэж байгаа хүмүүсийнхээ дор бүрээ амьдрал дээрээ, ажил дээрээ, сургууль дээрээ, гэртээ, гэрсэлтэй амьдраарай гэж уриалмаар байгаамаа. За. Гоё байна. За тэгээд бас их цагийн ярилцлага боллоо. Манай ярилцлага их сайхан боллоо. Та хоёртаа бас баярлалаа. Та хоёрынхаа хичээл сургуульд тэгээд бас мөн зорж байгаа зорилгот мөх зорилгот нь амжилт хүсье. Зорьсон зорилгот заавал хүрээрээ. Баярлалаа. За баярлалаа. Тэгээд ууж оролцсон хөтөлбөр маш их баярлалаа. Тэгээд бас нэг амжиж орцсондоо бас маш их баяртай байна. Тэгээд маш их баярлалаа. Та хоёр минь одоо хамгийн сүүлд нэг гоё сэтгэлийн үгээ хэлэн заяа. Яг одоо биш. Одоо би дараагаар өгнө та хоёрт. За. Та хоёрыг сая хэлчихсэн бас харагцаа. Өнгөрсөн дугаарын хүмүүс маань бас хин нэг хүмүүсийг баярлуулж ивэлээ үзүүлсэн талаар бичлэгийг та хоёр харсаа. Тэгэхээр одоо хоёр дүүс юу гэсгүй гэхээр энэ нэвтрүүлэгт орсон хүмүүс маань бид хоёроос нэг даалгавар аваад ямар нэгэн хүнд хэн ч хамаагүй бас ямар ч зүйлээр хамаагүй ямар нэгэн аргаар ингээд тусалж ивэлээ үзүүлэх юм аа. Тэгээд эдэл болон зураг над руу бас явуулаарай, чатаар явуулаарай. Тэгээд тэрийг дараагийн дугаартаа гаргах юм шүү гэж бас хэлхийг хүсэж байгаа юм аа. За. Бас нэвтрүүлгийн маань зорилго байгаа бусдыг бас урамшуул, бусдыг болсон байгуул, бусдад баяр хөөргийг мэдрүүлэх тийм эрхэм зорилготой нэвтрүүлэг маа. Тэгээд та хоёр маань үүнийг хийж чаднаа гэж бас олон түмний нүдэнд хамтаач ээ. За би Арик ахын хэлсэн үүрэг талшрыг чадах болно. Эзний нэрийг өндөрт гаргаад эзний нэрээр сайн өсөх болно. За маш баярлалаа. За тэгээд би бас манай Батөрийн зул цэцэг гэж манай эрхэм сэтгүүлч бас күүцээ нийждээтэй шүлгээ тэрэлсэн байгаа манай хоёр дүүд. Тэгээ би бас тэрэлсэн шүлгийг сайхан уншиж өгье. Болор эрдний нэртэй болроо нартаа. Бурхны үгэн дуулууртай, бодол дотроо баясгалантай, хөөрхөн охид юмсанжээ. Нандин нэрний эзэд учраас найрсаг хөтлөгч нараас урилга авчээ. Нөхөрсөг хөгжилтэй та нарыг хараад нүдний зүтгий баясан буй за. Энэ цагийн Jet Generation эгэлгүй цэвэр зүрх сэтгэлээр эзэн Есүсийг алдаршууд эрхэм алдрыг түмэн түгэ. Ёо гүцэ гэсэн байна. Баярлалаа. Ямар баяр баярлалаа. Одоо бид мэдээ. Гэрлэг ихчтэй. Цэгийг таних бах те. Би бол сайн танихгүй байна. Нөө HD Монгол телевиз байгаа штэ. Хоёрдугаар HD Монгол телевиз спорт хөтлөгч штэ. Харин тийм би яаж ч харж л уг нь таних л ах та. Өнөө өглөө хөтөлбөрийн хөтлөгч суулцдаг гэдэг. Манай цулаа маань сүүлийн өдрүүдэд дугааруудад ингэж орж ирж ингэж шүдээ тэрэлдэг байгаа. Зарим нэг дугаарыг мартаад өнгөрөөцдөг байгаа. Тэрнээс тийм 3 сарын 8-нд эмэгтэйчүүдийн баяраар таньдаг болж исэн юм байна. За. Ааха. Тэгээд үзсэн байна. Юу коммент уншиж байна. Зур цэцгээс бас ер нь өмнө нь оролцогч нар дундаас шүлгээ аммаар байгаа хүмүүс байгаа шүү гэсэн байна. За тэгээд гэрэлмаа гэсэн байна. Болормог улам илүү мэдэх боломж өгсөн сайхан нэвтрүүлэг байлаа. Баярлалаа хоёр хөтлөгчдөө. Хоёр болроо дээрээ эзний ивэ дүүрэн байгалтгай гэж гэрэлмаа өгсөн байна. Баярлалаа. Таны дээр ч гэсэн ивэл эзний ивэл дүүрэн байгалтгай. За манай пастрын эхнэр заяа гэж бас ингэж хэлсэн байна. Христ томилогдсон, тослогдсон. Есүс аврагч гэсэн утгатай томилогдсон аврагч эзний ивэл өрөөл
хоёр хөөхөн дүү дээр маань бэлхэн дүүрэн байх болтугай гэж хэлсэн байна. Баярлалаа. За манай хоёр оролцогч маань одоо бас яг хамгийн сүүлийнхаа сэтгэлийн үгийг болон цуглааныхаа гэр бүлийнхэнтэй зориулж талархсан сэтгэл юм уу эсвэл урмын сайхан үгүүдээ бас цаг хязгааргүйгээр сайхан хайрлана уу гэдэг цагийг өгж байна. За болоод байгаас эхлэе. Надаас уу. За тэгээд юу ч гэсэн энэ лайвыг те энэ одоо нэвтрүүлгийг үзэж байгаа бүх хүмүүст маш их баярлалаа. За тэгэхээр энэ бол айгүй үнэтэй цаг. Тэгээд энэ ингээд тухайн хүний ингээд цаг гаргаад бидрийг үзээд намайг илүү их мэдхийн тулд те боломжийг илүү их мэдхийн тулд цаг гаргаж байгаа бүгдээнд нь маш их баярлалаа. Тэгээд эзний ивэлээр дүүрэн байлгаж агаад маш их баярлалаа. Тэгээд та нараас үргэлж те ингээд хайр болон эзний ивэлийг мэдэрч идэг шүү. Тэгээд юм байна. Тэгээд намайг ингээд анхлаад энд тавьчирч исэн чухад амар их баярлаа. Тэгээ ерөөхдөө бол хэлэх хайгуу чухал ёстой хүн гэж би боддог. Ерөөд тэгээд гэрлээгчтэй бас ингээд намайг хол ингээд эзний үгээс хол явсан байхад хончлоод авчирсанд маш их баярлаа. Хэрвээ тэггүйсэн бол одоо би энд ингээд сууж авахгүй, тэгээ эзний ивэлээр дүүрэн байж авахгүй байх байлаа. Тэгээд маш их зүйлийг зөвлөж байдаг, ярилцаж байдаг хүмүүстээ маш их баярлаа. Тийм ээ. Тэгээд та бүхэнд эзний ивэл дүүрэн байг. Тэгээд эзэн үргэлж тэгээ бидрийг харж идэг, хинжээдэг. Тэгээд бидрийг үргэлж багтж идэг. Бас мууг маань зэмлж идэг. Тийм болохоор бүгдээрээ эзэнд ор нэг хүмүүс болохоор та бүхэнтэй ингээд хамт байгаад маш их баяртай байна. Хэрвээ нэвтрүүлэг гэрэл цэцэг маань үзэж байгаа бол манай болоод гэрэл цэцэгдүүд маань бас хандаж хэлсэн үг байгаа шүү сая тийм. Бас хатад хийгээл бас өөрөө сонсож байгаа баярлалаа гэж найдаж байна. За маш баярлалаа. За болормаа. За би бас жоохон бас үг хэлэхдээ бас жоохон таараа. За тэгээд намын хүн юм аа. за тэгээд мэдээж юуны юм намайг гойж оролцуулсан хайрхтаа бас маш баярлалаа. Тэгээд яг энэ Эвэл такийг үзсэн бүх ахын дүүстэй бас маш баярлалаа. За тэгээд би бол өөрийгөө хамгийн зөв газар байгаа гэж боддог. Тийм тэгээд тэгээд том удахгүй ингээд бүгдээрээ ингээд уулзах цаг үе, сайхан цаг үе ирнэ гэдэгт бол маш их итгэлтэй байна. Тэгээд та бүхнийг эзэн үргэлж ивэж явах болтугай гэж хэлмээр байна. За маш баярлалаа. Тэгээд Эвэл такийн маань шимтэн үзэгчтэй маш баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийн ихэнд бас нэг мэдээлэл чанартай хүргэсэн байгаад магадгүй зарим сонсоогүй дахиад нэг хэлээ. Тэгээд Эвэл так нэвтрүүлэг маань ихсэн цагаас өнөөдөр 26 дахь дугаар явсан. Тэгээд ямар нэг юм эхлэл бүгэ төгсгөлтэй байдаг учраас Эвэл так нэвтрүүлэг маань 30 дугаар яваад өндөрлөх төлөвлөгөөтэй байгаа юм шүү. Сүүлийн 4 дугаарынхаа хамгийн сүүлийн дугаар буюу 30 дахь дугаар дээр хоёр хөтлөгч бид хоёроос зочдоор оролцох тийм юутай байгаа. Яг тэгэхээр маш олон хүмүүс хүсэл хэлсэн байгаа. Тийм учраас тэр зочдоор ороод харин хөтлөж их сонирхолтой хүмүүс манаас бидэнтэй холбоо яриад сэдвээ сонгоод тэрийг бас ураад оролцуулаарай гэж хэлж байна. Бас дээр нэг мэдээлэл 27, 28, 29 дугааруудад бас өөрийн магадгүй миний зүгээс мартцсан тийм хүмүүс байх юм бол орох хүсэлтэй байгаа бол над руу хандаж холбоорой. Хамаш баярлалаа. Өнөөдрийн дугаарыг шимтэн үзэж нэр гэдэг энэ гайхамшигтай сэдвийн дагуу тэр бас өөртөөхөө нэрийг харж хамгаалалттай адилхан Иесус Христийн нэрийг хамгаалах үүрэгтэйг минь сануулсан юм сайхан нэвтрүүлгийг маань үзсэн үзэгчд болон оролцсон хоёр дүүдэд маш баярлалаа. За ламгийн зүгээс. За тэгээд баярлалаа. Та бүхний бас залуу хүмүүс маш ирмэлзэлтэй, зоригтой байгаад их харахад их таатай сайхан байлаа. Ярилцахад их сайхан байлаа. Илүү их сайхан дотносож мэдэж авлаа. Тэгээд цуглаад ирэхээр их сайхан дотно гоё уулзах ухаа гэж бодож байна. Хоёр дүүдэд хамгийн сайн сайхныг хүсье. Хүснэ бүх зоригтой орой. ертөнцийн эзний ивэл ерөөл хамгийн сайхнаар бэлхэн дүүрэнд хайрын дээр байх болтугай. Баярлалаа. Өнөөдрийн дугаар уугөр өндөж байна үзэгчтэй. Баяртай сайхан амарцгаагаарай. Дараагийн дугаараар иргэд уулзцгаая. Баярлалаа. Баярлалаа.
함께 낸던 투니